Hey, за юу яцгаана. Амар anticlimactic гэх юм. Star Wars-ын хөгжмөр Princess Leia-гийн score эхлэх гэж үзв. Хоёр чадсан уу? За юу яцгаана Star Wars Week. Tottenham Liverpool Week. Barca Ajax Week. Хоёулаа нэг болж 4 сар бол амсын ясандаа бол хурж байна. Ямар ч байсан so far 4 сар бол мөн галзуу байна. Тэгээд саний 7 хоногт Star Wars-ын трейлер гарсан. Тэрнээс гадна зөндөө олон сонирхолтой мэдээлэлүүд бас ярилцахаар бэлдсэн байна. Тэг нэг өдөр бас хойшиж бичлэг маань хийгдсэн байгаа. Тэгээд өнөөдөр цингэл ирсэн маань юу байна? Юу бацгаана? 43 дахь дугаараас хойш. Тэгэхээр 44-ийг алгасан гэсэн үг тийм. 44-ийг алгасаад цааш юм шүү дээ. Одоо 45 юм уу те? Тий, одоо 45. Rusty Talks podcast-ийн 45 дахь дугаар эхлэх бэлэн боллоо. За, саяны 7 хоногудад юу хийв? Ажил төрөл сайн уу? Сайн сах юу байна? Өөстө ажил ихтэй. 44 дээр бас ажилтаа амжаагүй. Нэг ажил ихтэй л байна да. Эх 7 хоногт бэлдээл дараа чинь 4-т 5 дахьд ажиллах уу? Ухаангүй байна гэж бодоол. Тавдад ямар ч оюуны чадлагүй байна. Хүүхдтэй харьцахгүй. Хүүхдтэй спойлер тчихгүй. Зүгээр яг үдцсэн хүн бол дараа нь л нэг амсгаагаараа л бараг спойлер тчтэй байлээ. Яг амсгаагаараа л спойлер тчтэй юм л. Юу найзхантайгаа хамт Stars Born би өмдсөн байсан. Тэгээ найзхантайгаа хамт үзэж байхдаа дунд нь ингээл амсгаагаар л бити спойлер дэдэг юм аа найзхаа. Ер нь бол яг end game бол зүгээр яг спойлер л гарч ирнэ. Тавтад бол хүндэд таарахгүй. Үдсэн хүмүүстэйгээ таарахгүй л байх. Тийм, ер нь бол 4-р шин үдчихэд хасаа бүтээсэнд нь үзье гэж бодоод байгаа шүү дээ. Тийм, хасаа бүтээсэнд нь үзэндээ захиалцсан байгаа даа. За, уулын 44 дээр чи орсон зүгээр усахгүй бас. Бас гэдэг чи амар нөгөө юу таахгүй. Нэг төглөө. Shit, юу гэдэг вэ нэг символик аахгүй. Чиний 44. Цэнгэлийн дуртай номер нь 44. Тэгээд 44 дээр оруулчих гэсэн амжааг. За тэгээд бусад ажил юмнуудаа бас заримдаа амжихгүй болохгүй тэгээд хуваарийн дагаа бас заримдаа хийхдэггүй яваад байгаа. M+ дээр өнөөдөр 4 дахь өдөр орж байх гэж найдаж байна. Тэгээд 5 дахь өдөр орох. За тэр нь ч яа. Ямар ч оруулгаар оруулъя. За шууд том мэдээлэлээр гол том юмараа эхлэе гэж бодож байна. За саяны өнгөрсөн 7 хоногт бол яг өмнө нь ярьжсэнаар Star Wars Celebration маань бол болж өнгөрсөн байгаа. Тэгээ Star Wars Celebration дээр ерөнхийдөө нэлээд олон сонирхолтой мэдээллүүд үйл ажиллагаа одоо юу гэх юм бэ? Шинэ мэдээллүүд л юм да. Ерөнхийдөө зарлагдсан нэлээд их юм боллоо саяны Star Wars Celebration дээр бол 4 сарын 11-ээс 15-ны хооронд Чикагод хотод бол болсон. За тэгээ тэрэн дээр бол Star Wars Episode 9-ийн анхны teaser трейлер цацагдсан. За тэрнээс гадна title reveal яг киноны тайтлыг бол зарсан. За тэрнээс гадна Star Wars Jedi Fallen Order гэдэг нэртэй одоо Xbox компьютер одоо PC тэгээд юу PlayStation аль гарах юм бэлээ. Ийм тоглоомны анхны трейлер цацагдлаа. Одоо Clone Wars цувралын одоо 14 оноос хойш comeback хийж байгаа, анх удаа comeback хийж байгаа season 7 дахь бүлгийн трейлер бас цацагдсан. За дээрэс нь Mandalorian одоо Disney Plus дээр гарах Pedro Pascal-ын тоглосон Jon Favreau-ийн одоо ерөнхийдөө гүйцэтгэх хариуцж бүтээж гүйцэтгэж байгаа одоо Mandalorian цувралын талаар нэлээд мэдээлэлүүд бас цацагдсан. Ерөнхийдөө юуны бодол Star Wars Celebration-д бол одоо Disney тэгээд Lucasfilm бол нэлээд ач холбогдол өгж хийдэг боллоо. Ер нь бол анх энэ чинь бол зүгээр фэнүүд илүү цуглах зорилготойгоор ерөнхийдөө хийгдэж. Одоо нэг May the 4th тэ. Анзаарчлаа. Тэгээ May the 4th шиг ерөнхийдөө фэнүүдийн цугладаг юм байсан бол одоо Star Wars Celebration бол бүр ингээд албан ёсны хэмжээнд студиэс нь киноныхоо тайтл одоо 40 42 жилийн дараа дуусж байгаа энэ том франчайз хамгийн сүүлийн ангийнхаа одоо анхны тайтлыг нь трейлерыг нь энэчээ татчихна гэдэг бол бас фэнүүдтэй ямар ач холбогдол өгч ямар их одоо тийм ер нь л ач холбогдол өгч байгаа нь энэ ч харагдаж байгаа гэж бодож байна, найдаж байна.
За тэгээд трейлерын талаар ярьцгаа бас Star Wars-тай өнөөдөр Star Wars-аар нэлээд амьсгалнаа бас гоё. Ягаад тэгэхээр тэртээ тэргүү дараа нь Endgame зөндөө явна. Game of Thrones тэртээ тэргүү явж байгаа. За тэгээд энэ донд бол бас Star Wars Celebration-ыг өмнө нь ярьжсэн. Celebration-ийн үеэр нэлээд гоё Star Wars яригдах хаа гэд. За эхлээд трейлерыг ярилцъя. Трейлер ямар санагдав? Хизээ яаж үзв? Би гараад нэг 30-40 минутын дараа үзсэн баха. Тэгээд би Star Wars-ын амар фэн биш. Зүгээр яг кино урлагт оруулж байгаа, эдэлж байгаа байр суурь талаас нь илүү pop culture ажиглаад тэгээд яг үздэг амар фэн биш. Трейлерыг үзээд бол хамгийн дөрөнд буусан сэтгэл нь за титл дээр бол ингээд бас нэг тийм дүгнэлт хийгээгүй бодсон. Тэгээ ер нь сүүлийн трилог бол уулын трилог. Тэгсэн мөртлөө бүгд яг ингээд шинэ кино эхэлж байгаа юм шиг. Юу ч тодорхой биш. Тэгээд тизер дээр ч гэсэн юу ч тодорхой биш. Нэр ч гэсэн юу гарахын уул нэг үргэлжсэн дөрүүд байгаа мөртлөө ямар ч тийм дагж явж байгаа стори тодорхойгүй. Тэгэхээр тэр талаас нь амар айгу том юу байна гэж та кино нэг ялч pop culture тийм юу надад өнгөрсөн. Юуны хувьд бол угаасаа гоё. Трейлерүүд бол яг нэг тийм beautiful edition нэг Star Wars юу. Тэгээ цаанаал нэг гоё тий. Одоо эхний трилогийн эпизод 4 5 6-гийн яг тэр нэг practical юмыг авч үлдээд тэгээд юун дээрээс эпизод 1 2 3 тэр CGI-ыг улам сайн болгоод тэг яг ингээд practical CGI хоёрын тэр composition гэдэг айгу perfect болсон. Тэрнээс яг нэг юм юуны Blade Runner шиг юм шиг тийм тэгсэн мөртлөө тийм амар futuristic тийм өнгө байхгүй. Тийм. Natural натурал мөртлөө айгу үзэсгэлэнтэй тийм гоё шотуудтай. Тийм. Тэгээ MCU-нд ч үл амар огшруулж байгаагүй. Гэхдээ ерөөдөө бол тийм дүнэлттэй трейлер үзсэн. Би манай 10 жилийн дуулцсан сууж исэн чинь нилээн эйгүү болцсон сууц. Халж малцсан баг сохтойс. Тэгээ суужсэн чинь Тэмка юм бичсэн юм. Тэмка тэгс чивш Star Wars-ын трейлер гарчлаа. Тэгээ the fuck битэж найзхаа амар том од дэлгэцтэй утсан дээр согтоо. Тэгээ трейлерыг анх тэгж үзтээ надад амар таалагдсан сэтгэл хөөрөөд. Тэгээд харагдсан үед бол бугаасаа бүр үнэхээр гоё харагдчихлээ. Тэгээд зураглаачаар нь бол энэ Force Awakens дээр ажилласан, өмнө нь Abrams-тай цуг юун дээр ажилласан, Mission Impossible 3 Star Trek дээр ажилласан юм зураглаач бол ажиллаж байгаа юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө Star Force Awakens шиг хангалттай гоё харагдана гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд энэ дээр Abrams ярьжсэн л да Chris Terrio гэдэг нэг юу screenwriter-ыг авчиж өөрөө ерөнхийдөө өөртөө тусламж одоо оруулсан гэх юм уу нэмэр тэгэж бол хийсэн. Яагаад тэгэхээр бүр өөр айгуу сонирхолтой өнцгөөс юм ярьсан байлээ. Юу гэхээр Star Wars Celebration дээр одоо энэ чинь ингээд бүр 42 жилийн түүхтэй те франчайз хитэн генерашны хүмүүсийн одоо амьдралынхаа ач холбогдол болсон юм том франчайз. Pop culture гэдэг зүйлийг баг за үнцгийг нь тавьсан гэж хэлчихвэл нэг холдохгүй. Баг л те ер нь дэлхийн орчин үеийн pop culture-ыг баг л тэр том юмны төгсгөл гэдэг ямар одоо тэрэн дээр ажиллана гэдэг ямар гоё нэр төрийн ямар гоё те яг уран бүтээлчний хувьд фэн хүний хувьд ямар гоё зүйл вэ гэдгийг Абрамс тодорхой хэмжээр мартцсан байсан гэж өөрөө ярьж лээсэн л да. Юу гэхээр мартсан гэдэг нь нэг дарамт гэдэг утгаараа айгүй тийм хүнд прешертэй ажил гэдэг хүлээж аваас нь орж ирсэн шүү дээ. Тийм, буцаж орж ирсэн. Тийм сэтгэл байсан. Тэгэд Chris Terrio-тэй яриад ингээд тэгээ сүүлийн эпизод дээр ингээд зохиол дээр ажиллаж ихсэж бүр баг жоохоо охин шиг бүр ингээд баярлаад орилсан гэдэг жоох. Тэгэд цуг ажилласны ачаарстаа хин Абрамс бас тэрийгэ дахиж нээсэн гэсэн. Ингээд бүр амар гоё excited буцаж болоод нэр эн чинь ийм гоё юм дээр ажиллаж байгаа юм байна шүү гэдэг өнцгөөс буцаж харж ихсэн гэсэд тэрийг энэ юун дээр нилээн шингээх байх гэж байна. Тэр мэдрэмжийг нэг тийм ер нь бол passion тийм энэ ертөнц дуусж байгаа. Яг нь ертөнцийн дуусаагүй гэхдээ Skywalker сага дуусж байгаа. Тэгээ 77 гэсэн франчайз дуусж байгаа. Тэрийг үнэхээр гоё мэдрүүлэх болоо гэж найдаж. Тэгээд яг энэ трейлер дээр болоод би яг холбож яриад байгаа. Тэр трейлер дээр бол надад яг тийм мэдрэмж байна. Нэг тийм finality-тэй яваа байхгүй энэ трейлер. Нэг тийм цаанаа нэг юм ингээ юм төгсгөж байгаа юм шиг. Яг нь тэгэл трейлер албарт гэж хийж байгаа л та. Гэхдээ ингээ яг нэг гоё төгсгөл юм шиг харагдаад байгаа. Тэгээд бас нэг айгу харагдаад байгаа юм. Яг би трейлер тайлбар дээр ерөөхдөө ярих гэж бодож байсан. Ярих бах. Ер юмнуудын нэг юу вэ гэхээр энэ трейлер
трейлерээс харах юм бол одоо чинь Force Awakens яг Hope, New Hope тэгээд юу хоёртай айгу параллел штэ. Empire Strikes Back хоёртой айгүй олон үйл явдлууд нь ерөнхийдөө параллел ер нь төстэй үйл явдал ихтэй idea ихтэй ерөнхийдөө structure төстэй тэгээд бас одоо юу гэдэг metaphor ихтэй тэгээд reference ихтэй тэгэнгүүт энэ Rise of Skywalker бол яг Return of the Jedi-ийн юу нэлээд их байгаад байгаа байхгүй reference энэ дээр бүр улаан цайн reference зөндөө байгаа дээрээс нь параллел төстэй байж магадгүй юм зөндөө харагдаад одоо жишээ нь трейлер дээр харж байхад одоо тэр одоо юунд байдаг ой модтой планет байгаад байгаа. Тэр бол юутай одоо Endor-той төстэй харагдаад байгаа байхгүй юу? Жишээ нь Endor-той төстэй харагдаж байгаа юм байгаад байна. Тэгэнгүүтээ юу бол байгаад байгаа. Хамгийн одоо том юмнуудын нэг бол жишээ нь хамгийн том нэг бол тэр хин медалин тэр нөгөө нэг медалин бол Return of the Jedi-ийн яг төгсгөл дээр тэр нөгөө нэг биш Star Wars Edition New Hope төгсгөл дээр шүү дээ. Юу яадаг медалин гэдэг шүү дээ. Тэр медальян байгаад байгаа. Тэр бас яг сонирхолтой тийм new Return of the Jedi sorry за би толгой явчихсан sorry тийм Return of the Jedi fucking hell New Hope мөн те медальян чинь. За би өстөө New Hope би одоо үзээгөө бодчихчих Star Wars одоо халиад байна. За New Hope sorry дими юм дээр удаачлаа. New Hope-ийн дараа байсан медальян тэр чинь нэг Luke-ийн хоёрын хаан хоёрын хин нэгнийхэн медальян байгаа байхгүй юу? Тийм хин Leia үзүүлэгдэг лөө. Тийм Leia зүйлэгдэн штэ тий нөгөө нэг Chewie movie баянаар зогсож тийм New Hope-ийн дээр. Тэгээд бас нэг энэ дээр байгаа том юмнуудын нэг болохоор Return of the Jedi дээр нөгөө нэг шин Death Star байдаг штэ. Тийм. Тэрийг бас тэрийг сүрдэн штэ. Тэр Death Star яг Endor дээр онцон нүүрцэн ингээ байж байгаа нь яг саяных дээр байгаад байгаа байхгүй юу? Саяных бол дараагийн яг 2 дахь Death Star байгаа байхгүй яг тэр трейлерын төгсгөл дээр нурцсан байгаа. Тэгэхээр зүгээр яг тэрийг confirm хийш юм юуж байхгүй л те хүмүүс тэгж л яриад байгаа. Тэгэд хэрвээ тэр нь мөн болвол ер нь Endor руу дахиж явах магадлал айгүй их байгаад байгаа. Эсвэл Yavin л ч юм уу одоо нөгөө Star Wars New Hope анхны Star Wars дээр байдаг одоо нөгөө нэг Resistance base байдаг шүү дээ. Rebel space. Ерөнхийдөө тэгэхээр энэ complete энэ franchise-а ерөнхийдөө одоо ихсэн газар дуугаа буцаж явж дуусгах гэдэг утга нэг байна шүү дээ. Ерөнхийдөө одоо эхлэл рүүгээ буцах бүтэн цикл болж шүү дээ. Team idea бол энэ трейлер дээрээс айгүй их авсан. Дээрээс нь мэдээж Palpatine. Сая төгсгөл нээж байгаа бол Palpatine. Тэгээ би энэ дээр болохоор бодоод байна л да. Palpatine шууд дүрээрээ бол гарахгүй бах. Арай. Яг жүжигчэндээ яг дүр нь амьд байж идэг ч юм. Тийм бол байхгүй өгсөн нь бол тодорхой. Зүгээр энэ дээр юу яж болох вэ гэхээр одоо юу гэдэг энэ тэр Death Star руу буцаж явдаг ч юм уу те. Эсвэл Yavin руу буцаж явдаг. Endor руу одоо тэр Death Star гэж буцаж явж байгаа. Ямар нэг байдлаар Leia-тай холбоотой, Han-тай холбоотой, Vader юм уу хинтээ Emperor-тай те, Palpatine-тай холбоотой ямар нэг одоо шаардлагаар эднэр манай шинэ гол дүрүүд маань тийшээгээ яваад тэгээ тэнчэнээс ямар нэг юм мэдээлэл олж мэдэх ч юм уу. Тэнчэнээс одоо энэ idea нь юу байгаад вэ гэхээр Kylo Ren гол эсрэг дүр биш юм шиг байгаад байгаа байхгүй. Ерөөсөө энэчнээс авсан ойлголт бол Palpatine гол эсрэг дүр бол биш. Гэхдээ энээс том юм idea байгаад байгаа. Зөв idea. Нэг дүр мэдээд шинээр оруулж ирээ алчихгүй. Цаанад ер нь тийм л юм байна л да. Одоо тийм Абрамс ярьж байгаа ш тэр тийм эн чин Абрамс харахтаа бол зөвхөн сүүлийн трилогийн төгсгөлж харахгүй. Тийм. 40 хэдэн жилийн энэ нийт франчайз Star Wars Skywalker-ийн story-гийн төгслийг харж байгаа болохоор тэрнтэй холбоотой story яг энэ төгсгөл бүх ангиудынхын зангилаа холбосон ч юм амар за твист нь цаашаа. Гэхдээ ер нь нэг юм утга учир гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тусдаа 3 story. Явстын холбоод нэг тийм том юу байж магадгүй гэдэг утга учиртай эпизод гэж магадгүй. Ер нь яг тэр талаар нь илүү дуусгах. Бүр яг Raven Point-ийн story мэдээж. Тэгэхээр тэрнээс гадна ерөнхийдөө яг энэ том franchise-ыг илүү дуусгаж байгаа. Энэ том world-ыг дуусгаж байгаа болохоор яг нэг тийм илүү том юм цаана байгаа. Нэг нооттой биднэрт дийлэхгүй трейлер дээр хизээж гарахгүй. Нэг тийм одоо twist яг чиний хэлдэг twist ч юм уу эсвэл үгүй ч юм уу ямар нэг байдлаар. Тэг яг харахад бол яалчгүй Kylo Ren ерөөсө гол хэсэг дүр байхгүй юм шиг харагдаад. Одоо чинь Kylo Ren-ыг яллаа гэхэд franchise дуусгах биш. Тэг Kylo Ren-ээр дуусахгүй. Одоо чинь sequel trilogy for Kylo Ren-ээр дуусгах болж байгаа байхгүй юу? Тэ. Гэхдээ энэ 9 киноны энэ story-г Kylo Ren-ээр дуусгах гэдэг бол хангалтгүй байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр бол ямар нэг байдлаар яалчгүй буцаж шууд утгаараа юм уу метафор утгаараа ч юм уу ямар нэг утгаар бол шууд гэнэ буцаж бол явна гэдэг ойлголтод яалчгүй энэ чирээс өгөөд байгаамаа. Тэгээд
одоо ойр мөдөө болоод энэ чинээс яг Rise of Skywalker дээр хэсэг юм бол харахгүй байна. Одоо мэдээж Disney шууд End Game дээр 100% анхаарал хандуулна. Дээрээс нь Lion King мэн нэтэр гэж зөндөө юм байна. Far From Home гэдэг. Far From Home сонь л да. Тийм байгаа болохоор нэг юу гэдэг. За ямар ч сан 4 сартаа багтаад бол дахиж юуч харахгүй байна. 5 сард бас ерөнхийдөө худлаа баг. 96 сараас жоохон нэг юу гэдэг ганц зурагч юм уу те. Production зурагч юм байна. Тиймэрхүү юмнууд ерөнхийдөө харагдаад явах бах гэж бодож байна. Тэгээд манай сонсогчд бас гоё сэтгэлээ уулзаарай. Одоо ингээд 42 жил үргэлж исэн гайхамшигтай. Одоо зөвхөн киноноос гадна энэ бол бүр ингээд дөрөв хэлсэнтэй ерөөсөө орчин үеийн дэлхийн pop culture гэдэг юмыг ерөөсөө бараг үүсгэсэн гэж хэлэхэд нэ ихэхгүй. Тухайн үеийнхаа одоо 3 тэрлэг тусдаа тухайн үеийнхаа үедээ тодорхойлж ирсэн дээрээ. Тэр үедээ өсрэлтэж ирсэн. Force Awakens ч гэсэн ер нь бас тодорхой хэмжээний өсрэлт хийсэн шүү дээ. Тийм бодоо болсон шүү дээ. CGI тэгээд гол нь яг нэг тэр нэг ийм том event ийм айгүй massive юу шүү дээ цаана story universe байгаа шүү дээ. Ийм юм handle хийн гэдэг чинь өөрөө нэг хүний толгой, хоёр хүний толгойд орж тэгээд тэр нь сайн болно гэдэг чинь бол айгүй олон achievement хийж тэр юмнаар дарж байгаа. Тийм. Тэгэд өмнөх 70 оны 2000 оных интерес шал өөр үзэгчтэй, шал өөр юмд айгүй өндөр прешэр дунд гарч ирсэн гэдгээрээ. Тэгээд тухайн үед яг цаг үеийг тодорхойлоод тэгээд бас нэг төрүүлж халахчдаг байсан. Айгүй том юу л байгаа юм л та. Тэгээд маш том даалгавар тэгээд одоо яг юу ярих юм бол за манай хинний аватар шиг ч юм уу те хиний юу Cameron яг аватар нэг гарсан одоохонд тодорхой биш л те. Гэтэ нэг тийм амбицсан ч юм уу орон зайн. Тийм орон зайн. Орон зайныхаа хувьд яг нэг тийм тустай юм байгаа даа. Одоо хинд баярлах ганц гоё юм. Одоо энэ Star Wars Universe айгүй инэттэй. Хин George Lucas Masters of the Universe кино их гэдээсэн. Хин George Lucas 70-аад онд. Тэгээд ерөөсөө мань хүн зөвшөөрлийн өгөөгөө тэгээд хийх боломжийг нь олгоогүй. Мань хүн бол ерөөсөө Masters of the Universe юм epic star одоо оддын дайн кино их гэсэн баггүй. Star Wars бидний мэддэг Star Wars брэнд биш оддын дайнтай кино их гэсэн баггүй. Тэгээд Masters of the Universe-ыг бол зөвшөөрлийг нь ч өгөөгөө тэгээд өөрт нь бол боломжийг нь олгоогүй. Өөрийг нь тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй. Тэр үед инди найруулагч байсан. Тэгээд ууранда яг зөвөр тавчлаа зүгээр эвтэйг тоглоомоор хэлэх зүгээр ууранда Star Wars-ыг хийсэн. Ер нь болоос нэг тийм тавчлаад ярихад бол. Тэгэд тэр нь одоо ингээд 40 жилийн хичнээн generation тий хүмүүсийг байлд өстой жинкнэр нөгөө зурагтаар ирдэг байлдан дагуулж байна. Тэгээд энэ трейлер дээр тэгж байгаа шүү дээ. Every generation has a legend гэх бүр яг трейлер дээр нь гарч ирж байгаа шүү дээ. Тэр үл яг тийм байхгүй тий. Одоо хаан Leia Luke гурав бол одоо тэр үеийн generation-ийн жинхэнэ лежендүүд нь тий жинхэнэ баатрууд нь. Тэгээ одоо Anakin Obi-Wan Kenobi юу гэдэг Mace Windu тий эднэр бол бидний яг өсчихсэн generation. Одоо эднэр бол бас зөндөө олон хүмүүсийн ингээд гоё. Гэхдээ одоо хүмүүсд арай өөрөлтөө нэг generation-ийн зөвхөн монголчууд дэлхийн нэг интернет тэгээ юм айгүй их болсон контент үе ихэмтэй болсон болохоор бас яг юу гэдэг би бол ингэж бодоо sequel trilogy яг өмнөх Star Wars фэнүүдтэй илүү үнцэнтэй байгаа даа. Яг одоо хүүхдүүдэд нэг тийм амар баатарна гэхээс илүүгээр тий яг тэр одоо хүүхдүүдийн generation Star Wars гэж нэг яргаас илүүгээр Star Wars фэнүүдийнх нь төгсгөлнө гэсэн утгатай байх гэж бодоод байна. За тэгээд нэг юм Star Wars-аар үргэлжлүүлээд ярьчих дөө тэгэж бодож байна. Star Wars Celebration-аар сая дахиад юу яасан? Clone Wars-ын трейлер гарсан. Тэгээд Clone Wars-ыг бол 7 дахь бүлгийг нь Disney Plus дээр гаргахаар болсон байгаа. 6 бүлэг гарсан байдаг. Тэгээд story нь бол дуусаагүй орхигдсан байдаг. Star Wars Rebels-ийн хувьд бол дууссан. Тэгээд Clone Wars-ыг ямар ч байсан олон жил фэнүүд хүлээсний эцэст бол ямар ч байсан дуусгахаар болж байгаа юм байна. Тэгээд энэ яг сүүлийн бүлэг юм уу үгүй нь бол одоохондоо тодорхойгүй ямар ч байсан 12 ангитай цуврал бол ямар ч байсан гарах юм байна. Тэгээ 2008 онд ихсэн цуврал маань бол ямар ч байсан фэнүүдтэй зориулаад төгсгөлийг нь бол үзүүлэх юм байна. Тэр бол ямар ч байсан гой харагдаж जैन. Тэгээд би бас Clone Wars-ыг хизээ тухайд нь үдчихсэн мөртлөө юуг санахгүй байгаа. Би хизээ нөргсөн санахгүй. Би яг ямар ч сүүлийн season энтрийг үзег байхгүй. 6 дахь season-ыг. Тэгээд 4 байнууд 5 дээр л хайцсан санагдаа. Тэгээд Rebels-ыг бол бүтээвчсэн. Тэгээд чи Clone Wars-ыг үзчихсэн үү?
Clone Wars үзэж байгаагүй. Ер нь Star Wars нэг тийм юу бол биш те. Тийм. Яг заахны Star Wars-тай үс төрөөчгүйсэн. Тэгээ 2000 он хавцаач 2003 мөрөө хавцаач Монгол үзэр нэг аргуу үздэг байсан. Тэгээд ер нь чимээгүй болцсон байх үед нь л кино үзэж эхэлсэн болохоор яг Force Awakens баг эхэлж гэж авсан л баг. Тэгээд бас нэг амар ороогүй. Ер нь бол яг Force Awakens амар фэм биш хүнд бол бас наалтахад хэцүү тэр чинь цаанаа юу юм ойлгохгүй бол утга учрыг ойлгохгүй бол тэгэхээр ер нь бол тийм хөл. Надад бол бүр Dreamland-д амьдраад байгаа юм шиг байгаад байгаа шүү дээ. Зарим хүмүүс нэг Kathleen Kennedy яадаг гэдэг гэл George Lucas гэж хүчгээл бас зөндөө Star Wars-ын фэнүүд ер нь ямар ядгатай. Юу гэдэг шүү дээ. Яг фэн нь мөртлөө тухайн юмгаа хамгийн их үзээ яддаг хүмүүс дэлхийд Star Wars-ын фэнүүд байдаг гэдэг шүү дээ. Ерөөсө хамгийн их фэнтэй тэгсэн мөртлөө хамгийн их фэн Star Wars-ыг үзээ яддаг амар ядаргаатай. Ингээд нэг ганц асуудал нь юу гэдэг вэ? Star Wars айгүй их том фэнүүд хүүхдүүд ч юм уу хүмүүс кино фэн биш байдаг. Кино фэн биш Star Wars фэн болчдөг. Тэнгүү тэр өнөөстэй айгүй дуртай. Тэ ач холбогдол өгөөд номын уншдаг, новелын уншдаг, тоглоомын тоглодог юу гэдэг те. Тэнгүүтэй нэг кино үздэг хүмүүс ч одоо юмны behind the scenes-тэй яаж бүтчихин, ямар process явагдчихин, ямар шийдвэр нь яагаад тийм гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнуудад ерөөс ач холбогдол өгөхөө мэддгүү. Тэгээ дээрэс нь тэр ертөнц нь өөрөөх нь хувьд нэг юм тодорхойлогдсон байдаг. Ийм байх ёстой. Энэ ийм гэ те. Энэ миний хувьд ийм дүр гэдэг ч юм уу. Тэднэр нь айгүй асуудалтай. Тэгээ нөө Star Wars-ын фэнүүд ч ерөөсөө амар ядаргаатай. Тийм үү. Тэгээ Clone Wars бол айгүй гоё харагдчихжээ. Би бас одоо чадвал гүйцэндээ гүйцэж Clone Wars эхнээс нь би ерөнхийдөө үзье гэж нэг бодоолаа. Тэгээд ямар ч тухайд үзье бодно. Манай сонсогчдоос яг гоё 6 сизон үзсэн хүмүүс байвал сэтгэлээ уалцаарай. Би айгүй гоё байсан санагдаад. Тэгээд Ahsoka Tano ч сүүлд нэг Rebels дээр орж ирж мөрөөд айгүй гоё байсан. Тэгээд би Clone Wars-ыг жоох мартаад байгаа. За тэгээд саяны Star Wars Celebration дээр Star Wars Jedi гэдэг тоглоом цуврал байдаг. Ер нь бол тэрний шинэ тоглоом зарлагдсан. За тэр нь болохоор анхны трейлер нь бас гарсан. Тэр нь болохоор Star Wars Jedi Fallen Order гэдэг нэртэй тоглоом EA Sports гэнэ EA Games хийж байгаа. Тэгээд 11 сарын 15-нд ерөнхийдөө энэ нэг Star Wars-ийн маркетинг дээр шууд орж ирж байгаа. Тэгээд хэдүүлээ инхэндээ одоо 4 сар бол одоо цус харна шүү дээ. Game of Thrones гарчлаа. Нэг анги гараад эхэлчлээ. Одоо тэгээд End Game гэж байна. Тэгээд энэ ч мэдээлэлүүд. За тэгээ ядж хаа тэр 100 болол нэлээд том. Тэгээд намар одоо юу байхгүй? Marvel байхгүй. Нэг ч кино байхгүй. Намар байхгүй. Намар одоо намар үйл. Тэгээ намар үйл ерөөсөө одоо Marvel-ийн нэг ч том кино байхгүй. DC-ийн нэг ч том кино байхгүй. А намар бол Joker байгаа 10 сард. Гэхдээ 11 2 сард бол бас өөр кино байхгүй. Тэгэнгүүт 11 2 сарыг ерөөсөө тэр чигээрээ Star Wars уур амьсгалыг ерөөсөө тодорхойлох гэдэг юм л да. Уур амьсгалыг. Өөр кино мэдээж гарна л да. Гэхдээ уур амьсгалыг. Ягаад тэгэхээр одоо 11 сар 15-нд Star Wars Jedi Fallen Order тоглоом маань гарах нь байна. Тэгээд юу ч Disney Plus-аар орж. За тийм Disney Plus болохоор шууд 11 сарын 16-нд нь нээлттэй хийж байгаа. Одоо энэ юуны яг маргааш. Энэ Star Wars Jedi Fallen Order тоглоом нээлттэй хийснэ. Маргааш нь шууд Disney Plus нээлттэй хийн. Тэгээд Disney Plus дээр шууд юу орж ирнэ? The Mandalorian. Би бол нээлттэйгээ цуг орж ирэх гэж бодоод байна. Нэг тэрнээс хойш контент өгнө л дөө. Тийм шууд хүмүүс татахын тулд. Тийм. Тэгэл 12 сард нь шууд одоо Rise of Skywalker тийм. Тэр ерөнхийдөө 11 2 сард бол бид нар шүү дээ битүү Star Wars-аар амьсгалах нь. Тэгэд яг Star Wars fan биш хүмүүст бол ач холбогдлын хувьд бол нэлээд өөр авах. Надад бол үнэхээр гоё. Би бүр DC ядаг хүлээж जैन бүр юу гэвэ бүр амар гоё байгаа тань. Тэгээд тэр үед бол яг Frozen 2 баяр юу гэдэг нь Ryan Johnson-ы Knives Out. Mandalorian бол илүү надад илүү бас хүлээлт байгаад байгаа. Cast нэгдүгээрт Jon Favreau байна. Дахиад cast байна. Дээрэс нь энэ том universe-ийг ер нь бол TV series-ээр үзүүл илүү ингээд наалтцтай. Тэг ингээд яв ойлгоход. Дээрэс нь одоо нэг production budget одоо чанартай болсон. Бүр амар сайн зураг нөө футчуд бол бүр кино шиг харагдчихлээ. Айгуу сайн үтэй. Тэгээ одоо ч End Game дуусаад ер нь бол яг юм том хүлээлттэй том юм багс чинь байхгүй болчихно. Тодорхой хэмжээнд. Тэгэхээр Star Wars руу ер нь хүссэн үсэг орж эхэлнэ л. Тэгээд Disney ч гэсэн нэлээд шахаж эхлэх баг. эхэлнэ. Тэгээд Mandalorian-ийн хувьд бол за
Ой. Mandalorian-ы хувьд бол ямар ч гэсэн каст үнэхээр гоё ирж байгаа, оролцож байгаа уран бүтээлч үнэхээр гоё харагдаж байгаа. Тэгээд хөгжмийн зохиолыг Ludwig Göransson бас хийхээр болсон байгаа. Одоо Childish Gambino-тай ажилладаг одоо Ryan Coogler-тай хамтарч ажилладаг Black Panther-ээс Oscar шагнал авсан хөгжмийн зохиолч продюсер ажиллахаар болсон байна жишээ. Тэгэхээр Mandalorian бол үнэхээр гоё явж байгаа. За Mandalorian 11 сарын 12-нд гээд орцсон байна. Гэтэ энэ үгүй баха. Disney Plus эзэн нэлтэйг нүү тэрэн дээр орох байх. За уучлаарай Disney Plus 11 сарын 12-нд юм биш үү? Би тэр 16-нд гэсэн андуурсан байна. 12-нд юм байна. За тэгээд Mandalorian-ы ганц 2 зургууд орсон байсан тий. Одоо манай юу Original Creed тий. Apollo Creed боёо Carl Weathers бас гоё харагдчихлаа нэг зураг орсон. Gina Carano-гийн гоё зураг орсон байсан. Дээрээс нь Pedro Pascal-ийн The Mandalorian одоо яг гол дүрийнх нь зураг орсон байлаа. Тэгээ сая хин зингэл хийсэн production бол үнэхээр мундаг харагдчих. Зүгээр нь 3 зураг шүү дээ. Тэгэхэд л үнэхээр гоё харагдчихлаа. Тэгээд ангууд нь ямар байх юм бол тэр бас айгу сонирхолтой нөгөө нэг өөр уур амьсгалтай байх юм шиг харагдаад байгаа. Тэгээд 8 ангитай гэсэн. Тэгээд Disney Plus одоохондоо юу зарлааг байгаа. Одоо Netflix шиг шууд нэг өдөр binge маягаар те бүгд гарах юм уу? Эсвэл одоо юу гэдэг 2 хувааж явдаг ч юм уу те season тэгж явах юм уу гэдэг зарлаагүй. Гэхдээ бидний хүлээлтээр болвол шууд Netflix шиг season-аараа цацагдаад явах гэсэн ойлголттой байгаа. Тэрийг хамгийн гол нь зүгээр яг би яагаад урж байгаа гэхээр тэрийг ерөөс альч талд нь аль биесээр зарлаагүй. Яг аль биес. Гэхдээ яванда контент ихтэй болохоор бараг binge байж магадгүй. Тийм л баг. Plus ер нь аюул контенттэй байхаар. Тэгээ одоо энэ preview-ийн сайтын beta version гэх юм уу preview гэх юм уу юу цацагдсан лсэн л да нөгөө юун дээр сайт дээр нөгөө юу явсан шүү дээ. Winter Soldier Falcon энэ зарласан нөгөө нэг хөрөнгө оруулагчдын маш том юу хурал маяг юмсан шүү презентацийн. Тэрэн дээр бол харуулсан бэлээ л да ямар хон маягаар харагдах уу. Тэр нь бол simple гоё л загвартай харагдчихлаа. Тэгээд Mandalorian-ы хувьд бол одоо юу явах хаа? Ер нь 5-6 сараас Mandalorian дээр нэг teaser цацагдах бах тий. 11 сард юм чинь 6-3 сард ч юм уу нэг teaser цацагдах байх гэж бодож байна. Тэрийг тухайн үед нь гоё ярилцсанаа. За Star Wars-аас түрхэн холдох уу? За зөөр Star Wars. Star Wars-тай дахиад за Star Wars-оор нэг мөсөн дуусгач дээ. Хин J.J. Abrams ярьслаа өгсөн байсан. Тэрэн дээр тэгсэн чинь юу гэсэн бэ гэсэн чинь ер нь бол яг Rise of Skywalker кино хэдэн минут ер нь үргэлжлэх вэ? Тэ гэсэн чинь яг одоогийн байж байгаа байдлаар бол 5 минутаас 4 цагийн хооронд ч байх боломжтой байна. Яг одоо нэг ингээ харж байгаагаар бол яг одоо бол 90 минут байгаа. Ягаад тэгэхээр бидний эвлүүлэг дуусаагүй байгаа. Visual effect-эн дээр яг явж байгаа, эвлүүлэг дээр явж байгаа. Яг одоо бол 90 минут байна гэсэн байлаа. Яг одоо байгаа version. Тэгэхээр энэ бол хангалттай нэмэгт баг. Дор 2 цаг бол хангалттай 2 цаг байна. Тэгээд 3 ер нь бол 3 цаг хангалттай дөхөх гэж бод. Яг тэгэхээр Last Jedi ч 2 зогсож байна. Тэгээд Force Awakens бас тодорхой хэмжээнд уртайсан. Тэгээд юуг бол би тэгж бодоод байна. Яг төгсгөл нь учраас одоо нэг юу яах хэвээр юм зөндөө байгаа шүү дээ. Одоо дуусгах story-нууд хаах хэвээр зүйлүүд. Тэгээд эн чинь шинэ дөрүүдийнхаа бас story-г хийн дуусгана. Тийм болохоор хангалттай удаан баг. 2 цаг 15 минут юм байна. Force Awakens. Доорож 2 цаг бол хангалттай. 2 цаг 30. 2 цаг 30 руу төхөн баг. Тийм тий. Одоо үед ер нь том кинонд 2 цаг болвол нэг юу байхаа болцсон шүү дээ. Сонин байхаа болцсон. Ер нь бол тий юу яалчгүй 2 цаг гарan байх нь бол тодорхой авах хаа. Тэгээ тийм байл ярьсан байл. За би бас нэг юм марцсан байсан байна. Марцсан гинэ дараа нь мэдээлэл оруулах гэж бодоо оруулсан байсан. Одоо зөвөр нэгэн Star Wars ярьж байгаа дээр ярьчих дөө. За юун дээр бол Star Wars Celebration дээр бол нэлээд бас сонирхолтой мэдээллүүдийг бол ерөнхийдөө өгсөн. За одоо жишээ нь юу гэдэг J.J. Abrams түрүү ярьсан те одоо 40 жилийн дараа дуусах том franchise-ыг дуусгаж байгаа учраас том одоо ач холбогдол гэж үзэж байна гэх мэт. За тэгээ Carrie Fisher бол энэ кинонд гарна. Carrie Fisher-ийн гарч байгаа хэсгүүдийг бол Force Awakens кинон дээр ашиглагдаагүй deleted scene-үүдээс одоо шинжтэй deleted footage-нүүдээс ерөнхийдөө ашиглаж дахиад жоохон edit-тэй эвлүүлэг оруулж ерөнхийдөө ашиглаж байгаа юм байна лээ. Тэгээд яг өөртөөх нь уулан зорж исэн айдиагаар бол эпизод 9 дээр Leia бол маш том дүр байх байсан гэж хэлээ. Маш ач холбогдолтой дүр байх байсан. Даанч харамсалтайгаар Carrie Fisher жүжигчин бол асуурсан учраас боломжгүй болсон байгаа. Тэр талаар энэ бас нэлээд хэцүү байсан талаар бол ярилцсан байна лээ. За тэгээд сонирхолтой юмнуудын нэг нь болохоор
ингэж байгаа. Ерөнхийдөө Star Wars кино ч уулын тодорхой хэмжээнд бүх франчайз нь хоорондоо одоо оригинал trilogy, prequel уул нь бол бүгдээрээ дундаа зайтай байдаг кинонууд нь. Нэг кино нөгөө киноны хооронд тодорхой хэмжээний хугацаа өсрэлттэй байдаг дандаа. Тэгээд тэр opening title чинь одоо тэрнийг нөхдөг тий. Гэсэн чинь саяны Last Jedi бол анх удаа тийм биш байсан. Ерөөсөө шууд үргэлжилсэн. Force Awakens, Last Jedi үйл явдал бараг 7-2-7 хоногийн хугацааны зайт одоо Ragnarok, Infinity War гэдэг шиг. Тийм байсан. Тэр бол анх удаа байсан. Одоо юу болол Rise of Skywalker бол буцаад энгийн юу одоо тий норм руу орж байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний хугацааны дараа. Нилээн бас хугацаа өнгөрсөн байх юм байлээ. Тэгээд энэ нэг тийм ой модтой характер нэг зургууд шеэрсэн байсан. За тэрнэр BB-8, C3PO, хин Rey, Finn, Poe Dameron тэгээд хин 3. Тийм 5 6. Chewie. Энэ дэдтэй нэг Millennium Falcon хажуу зогсон юм зураг шеэрсэн байлээ. Тэгээд энэ зураг нь болохоор ингэж ярьж илээ л дээ. Кино бол тодорхой хэмжээний хугацааны дараа эхэлнэ. Тэрнээс гадна яг энэ хэд бөөнөрөө адал явдалтай ингэж эхлэх юм байлээ. Шууд. Нэг яг ямар гараг гэдэг нь бол угаасаа хэлээгүй. Гэтэ 8 одоо гарагтай бол яг характер эднэр бөөнөрөө шууд цуг ингэж үйл явдал нь бол эхэлнэ гэсэн айдиаг л өгчлээ. За тэгээд энэ эпизодын хамгийн чухал, хамгийн том юмнуудын нэг бол Lando Calrissian comeback хийж байгаа. Billy D. Williams бол Empire Strikes Back-аас хойш одоо ингээд эргэж ирж байна. Тэгээд энэ бол трейлерийн саяны teaser трейлерийн хамгийн гоё моментуудын нэг бол байсан. Тэгээд дээрэс нь нөгөө Millennium Falcon унтсан. Нийс одоо унтсан гэх юм юу гэх юм. Жолоотсон. Жолооч гэх юм уу тий. Тэгээд Return of the Jedi-аас бол хаашаа анх удаага ямар ч Billy D. Williams-ийг харах нэ. Тэгээд жүжигчин гэсэн өөрөө бас айгүй гоё жаргалтай байх шиг байлээ. Мэдээж 40 жилийн өмнө бүтээсэн дөрөө дахиж бүтээх гоё байгаа хаа. Тэгээд гоё харагдлаа. За тэгээд сүүлчийн ярих зүйл нь юу вэ гэхээр энэ хин сүүлчих биш юм шүү. Дахиад зөндөө юм байгаа маань. Зөндөө жоох мэрсэр юм байгаа маань. За энэ юун дээр Rise of Skywalker дээр орж иж байгаа нэлээд том туслах дүр байгаад байгаа. Janna гэдэг нэртэй дүр орж иж байгаа. Одоо Naomi Aki гэдэг нэртэй жүжигчин тоглож байгаа юм дүр байгаа. Энэ дүр болохоор яг манай гол дүрээ адал явдалтай явж байгаа энэ дүртэй тааралдаад тэгээд ерөнхийдөө группийн нэг болохтай туслах тэрнээс нь гадна өөр ингэсэн бас амбиц сонирхол зорилготой. Би бол энэ дүрийг хараад бараг Ландогийн охин юм болов гэж үзсэн шүү дээ. Тийм ийм rumor айгүй яваад байгаа. Ландогийн охин гэсэн rumor. Хувцсан айгүй адилхан тэгээд байгаа байдал нь ч гэсэн. Тэгээд өнгөтэй арьстай жүжигчин. Тэгээд ер нь бол Ландогийн охин байх магадaltaй гэж айгүй их ярьж байгаа. Rumor айгүй их яваад байгаа. Тэгээд тэгсэн чинь айгүй инээдтэй ингэсэн юм байлаа. Энэ Star Wars Celebration дээр жүжигчин нь бол panel дээр гараад ирсэн байсан. Тэг хүмүүс асуусан юм байна л да. Ланд яг одоо энэ Janna гэдэг дүр Ландогийн охин уу гэдгсэн юм байна л да. Тэгсэн чинь энэ жүжигчин нь өөрөө хэлэхдээ Lando ч амар charming хүн те амар cool залуу те бүхэл бүтэн universal дөрөв хүүхдтэй ч гэж магадгүй миний мэдхээр тийм л байх гэж хэлсэн байлээ. Айгу тийм гоё юм хэлсэн байлээ. Тэгэхээр хүүхэд нь байх юм бол магадлалтай. Яг 40 жилийн өмнө юм чинь бас байх магадлалтай. Гэхдээ үгүй ч гэж магадгүй юм мэдгүй. Тэгээд энэ дүр бол нэлээд чухал үүрэгтэй байна гэсэн амарч байсан. Тэгээд дээрэс нь бас сонирхолтой юм хэм бол энэ Naomi Aki гэж жүжигчин Long Night зурлалын гол дүрүүдийн нэг байгаа. Гол жүжигчдийн бүрэлдэхүүнд орсон байгаа. Одоо Game of Thrones-ийн prequel зурлал байгаа шүү дээ. Naomi Watts. Шинээр гарах уу? Тийм, одоо 20 оны намар гарч эхлэх Naomi Watts-тай одоо хин Jane Goldman билүү те? Хийж байгаа зурлалыг нь хийж байгаа. Би андруул. Тэгээд George R. Martin өөрөөсөө оролцож байгаа. Тэр зурлалын бас гол дөрүүдийн нэг байна. Дүрийг бол энэ Naomi Aki гэж жүжигчин бүтээх юм байлээ. Тэгэхээр Long Night-ыг гарахад бол бид нар Star Wars үзсэн байх бах. Үзсэн байна. Тэгэхээр бас мэдэгдэх баха. Фэн болцсон байх гэж найдаж байна. За, Captain Phasma бол definitely dead гэсэн. Хөрх юм тий. Тэгээд манай Brienne хөрхөж жоохон ашиг шатсангүй тий. Харамсалтай. За, тэгээд өөр нэг ганц хоёр юм. Энэ саний бас Star Wars Celebration дээр гойсон мэдээлэл өгөх юм бол Rey юу яана гэсэн. Энэ тодорхой хэмжээний хугацаа өнгөрцөн гэсэн шүү дээ. Тэгээд Last Jedi-ийн төгсгөл дээр нэг Jedi-уудын номнуудыг аваад үлдсэн байдаг шүү дээ. Тийм. Тэгээд ID нь бол энэ хугацаанд тэр номны ихэнхийг нь уншсан. За бүгдийг нь бол биш. Маш их хувийг нь уншсан. Тэгээ манай хүн бол нэлээд бүр одоо энэ дээр power up бол нэлээд тулцсан. Бүр нэлээд комплект болсон одоо байна гэсэн мэдээлэл өгсөн байлээ. Тэгээ дээрэс нь энэ кинон дээр өмнө нь Heroes Star Wars Universe харж байгаагүй Force Power-ууд гарна гэсэн. Тэгээ Kylo Ren байд юм уу, Rey байд юм уу, өөр хин нэг юм байх юм ямар ч байсан. Өмнө нь бол харж байгаагүй сонирхолтой шинэ Force Power-уудыг бол гаргана гэсэн бэлээ. Тэгэхээр нөгөө одоо юу гэдэг нөгөө хин Snoke, Kylo Ren хоёрын хооронд нөгөө Skype-тулдсан шүү дээ. Тэр мөрөн шиг те. Тэр чинь шинэ power байсан шүү дээ.
тэрэн шиг юм шинэ паверуудыг бол бас сонирхолтой маягаар бол гарганаа гэсэн билээ ямар ч байсан. За тэгээ мэдээж энэ кинонд бол Chewie нэлээд ач холбогдол өндөр байгаах мэдээж хаанаас урсан. За тэрнээс гадна сүүлийн ганц юм гэх юм бол шинэ droid орж иж байгаа юм байлээ. Бас нэлээд хөөрхөн ач холбогдолтой дүр болох бах, дээрээс нь олон ч тоглоом зарах бах, маркетингд чинь нэлээд нэмэр оруулах бах, энэ нэг доороо дугуйтай цагаан нэг чанга хэрэгч шиг ийм нэг ногоон цагаантай droid шинээр орж иж байгаа юм байлээ. DO юм байл шүү. DIO биш, DO гэдэг нэртэй ийм droid орж иж байгаа юм байлээ. За тэгээд Star Wars-ийн хувьд бол ийм байна. Энэ мэдээллийг энүүгээр дуусгая гэж бодож байна. Star Wars-ийн маш том фильм учраас бас нэг юмсан бүх мэдээлэл явуулчих гэж бодоод явуулчлаа. Нэг юмсан. За өөр нэг universe руу явцгаая. Өөр нэг universe дээр бол за энэ трейлер байгаа. За өөр нэг universe бол Dark Phoenix. За бүр трендинг дээр 2 тавьж байгаа юм биш үү YouTube трейлер. За энэ трейлер ч ямар санагдсан. Сүүлийн трейлер гэдэг бас том хэмжээний. Одоо 3 дахь трейлер те. Өмнөх хэдийг бол бас арай утга учиртай л плотоо бас харуулад арай л гайгүй санагдсан. Тэгээд юунууд сэтгэлдлүүд айгаа муу байгаа болохоор тэгээд өөртөө ихтгэл төрүүлэхгүй л тэгээд хараал өнгөрсөн дөө. Уул нь бас айгүй ашт бүгдэлтэй юм яваад байгаа. Тэгээд дааш том юм дарагдаад тэгээд муудах үедээ муудаад бас жоо ихтгэл алдсан л франчайз. Тэгээ Apocalypse дээр л ер нь унтсан шүү дээ. Тэгээ ядж хагаад энэ Dark Phoenix бүр одоо хоёулаа түрүүн ярьжсэн энэ том цувралууд бол киноны хэмжээнд болцсон гэдэг. Тэгэхэд Dark Phoenix бол дандаа зүгээр TV series хэмжээнд харагдаад байгаа байхгүй. Жохон budget сайтай TV series шиг те. Айгу одоо энэ Beast байж гэн тэгээд энэ хэн бол бүр хамгийн санаа зовмор Mystic бүр улам заван болцсон. Тэгээ юу улам хямдхан мейкаптай болцсон. Цаанаа юу байхгүй байгаа байхгүй юу? Одоо X-Men 1 2 3 бол цаанаа айгу том сэдвтэй болохоор одоо хүн төрлөختсөн мутант хоёрын хооронд тийм болохоор ингээд кинон арга байсан ч гэсэн тийм том мэдрэмж өгдөг тийм. Тэгэхэд юун дээр бол илүү ингээд дөрүүд хооронд л алцуулаад нэг дүр гаргаж ирээл, дайсан гаргаж ирээл энэ модель руу шилжснээрээ бас жоо алдсан юм шиг. Тэгээ уул нь одоо first class-ын гоё юм болоо жоохон тийм цаана тийм жоо философик сэдвтэй тийм. Star Wars амар том тэр чигээр философи. Avengers хатасаа бараг философи байсан тий. Тэгээ нэг тийм яг цаад санаа нь илэрхийлэх гээд байгаа юм жоохон том юм биш болохоор кинонд дагаад зүгээр нэг акшн эсвэл нэг кул юмнуудын цуглуулга болоод одоо яг Jane ингээд павертай боллоо гэдэг тэрний одоо 30-нээс харагдах байгаа даа. Ядж хахад Disney юг авцсан, Fox-ыг авцсан. Яг энэ кастинг юм үргэлжлэхгүй тодорхой. Ядж хахад дээрэс нь одоо first class дээр бол аюулгүй гоё гэсэн шүү дээ. Days of Future Past бол одоо тэр Last Stand, Origins Wolverine хоёрыг бол маш гоё цэвэрхэн засцсан. Тэгээд одоо Days of Future Past-ын дараа бол яг гоё шинэ эхлэл байх хэрэгтэй байсан. Тэгээд бүр яг гоё шинэ эхлэл байгаад цаашаа бүр ингээд зааштай яаж авч явах уу гэдэг цэвэр нээлттэй байсан шүү дээ. Тэгсэн чинь өөртөө тэгээд алаа хийсэн шүү дээ. Тэгээд production design, production амар муу. Тийм. Аймаг сони юм нь first class Days of Future Past бүр маш сайн уулна. Тэгснэ Apocalypse энэ хоёр дээрээс ингээд шал өөрлөж байгаа байхгүй айгуу санаа. Days of Future Past энэ төр бол яг ирээдүгөө их гаргаагүй ч гэсэн яг тухайн үеийнхэн дээр дулаан асуудаг гоё. Тэгээ хуучны юмудаа ч гэсэн бас нэг жоохон вайптай. Тийм. Apocalypse бол яг хизээж болоод байгаа хэдэн онд юу ч болоод байгаа 90-ад онд гэдэг байна. 90-ад он. Тэгээ энэ дээр ч гэсэн 80-ад он энэ чи 90-ад он ч юу гэж л. Тэгээ нэг жоохон наалтцгүй байгаад байгаа юм л да. Тийм тэгээ наалтцал яалтчгүй нэлээд юу болц. Тэгэд энэ шинэ франчайзыг авч явж байгаа юм бол каст ер нь бол одоо хин ялангуяа James McAvoy хин хоёр, Michael Fassbender хоёр шүү дээ. Ер нь бол тэгээ Fassbender Magneto-гийн дүр тэгээ аим цухтаал явна тэгэл камер яаж ороод ирчихээ. Тэгээд нэг оруулж ирэхдээ нэг тийм жоохон одоо юун дээр жишээ нь Apocalypse дээр орж ирж байгаа нь бол надад шалтгаан гоё байсан байхгүй. Жишээ нь ягаад тэгэхээр Apocalypse-ийн надад цөөхөн хэдэн таалагдсан маш гоё шинүүдийн нэг хэсэг төр ойд болдог шин ихнэр хүүхдээ нөхдөг. Тэр бол бүр гайхамшигтай хийсэн шин байсан. Хийцэн ч гоё байсан. Fassbender яасан ч мундаг жүжиглэлтэй. Гэхдээ кинон өөрөө хамгийн гол нь цаашгаа тэрийг хаалцж байгаа байхгүй. Шалтгаан бол хангалттай. Угаасаа Magneto-гийн дүрд чинь ингээд үзэл бодлоосоо болоод таардаг болохоос хүн хувь нь өөрөө муу
амар муу Evil бол evil бол биш яг артик дээр болж байгаа юм л та 1 2 3 тийм энэ юун дээр бол бас тийм биш. Тэгэл кино болгон дээр яг тэр хоёр талаар нь харуулдаг. Тийм. Ерөөсөө ингэ development байхгүй. Кино болгон дээр хоёр талаасаа яг нэг хөгжиж өгөхгүй байгаа юм. Хөгжиж өгөхгүй. Нэг сайн болоод нэг муу болоо, сайн болоод муу болоо. Тэгээд тэрнгээр хаалаа ичж байгаа. Тэгээд энэ нэг тийм дундаа яагаад чинь нэг тийм нэг үргэлжлэл ерөөсөй байхгүй юм шиг санагдаж байгаа. Одоо зүгээр technically бол First Class, Days of Future Past, Apocalypse тэгээд Dark Phoenix нэг одоо 4 ангитай франчайз болж штэ уул нь бол. Гэхдээ ингээд харангуут ерөөсөй ямар ч тийм continuation үргэлжлэл байхгүй юм шиг. Нэг кастаараа дахиж шинэ кино хийж байгаа юм шиг. Яг тийм болчиход байгаа сүүл рүүгээ. Эсвэл Fox өөрөө анхнаасаа яг тийм холын зорилго байгаагүй баг. Яхаа мэдгүй юу? Яхаа мэдгүй. Тэгээд First Class-ыг бол ямар ч үсэн тэгж хийсэн. Тэр өстө тодорхой байсан. Ёстой яах нь мэдгүй ямар ч байсан үзээд алдъя л гэсэн юм байна. Тэгээд сайн болонгууд Days of Future Past тэр хуучин юудыг холбоод засаад тэр бол яг ингээд баг end гэмээс аахгүй видео орч юм уу те. Хоёр universe хоорондоо ингээд spin-off гэдэг чи хоёр universe биш л те нэг universe. Гэхдээ хоёр timeline. Тэгээ Wolverine орж ирээд бүр ингээд тэр бол айгүй epic юм л байсан шүү дээ. Тийм. Яг тухайн үед нь санаж байгаа хаа. Одоо манай хүмүүс одоо MCU Marvel-ыг нөгөө ярьсаар бадсан мартцсан. Days of Future Past-ийн ач холбогдол гайхамшигтай том юм байсан шүү дээ. Тэр чинь Age of Ultron-оос өмнө. Тийм. Дөнгөж нэг л Avengers гарсны дараа байсан. Тэр бол бас том ач холбогдол. Age of Ultron Days of Future Past-ийн хэмжээний тийм амар биш. Ач холбогдлын үед яг тэр чинь нэг AI тэгэл дотроо жижиг юм болоод тусч байгаа шүү дээ. Civil War бол арай өөр. Civil War-таа төгч очихоор гэтээ Days of Future Past бол илүү үед тэг юу гэмдэ шинэ л үзэгдэл марк юм байсан л та. Тухайн үед шинэ үзэгдэл. Тэгээ дээрэс нь одоо чинь юу гэдэг яг Days of Future Past-ийн өмнө The Wolverine-ийн төгсгөл дээр post credit scene юм тий. Йоо тэр post credit scene бол өстой жиг тасарсан по. Миний баг all time favorite post credit scene тэр нөгөө Magneto-ийн Charles Xavier гарч ирдэг. Йоо тэр мөр бол бас амар. Тэгээ тэр үедээ тийш амар ач холбогдолтой. Гэхдээ нөгөө тэр юу гэдэг pop culture нэг тийм одоогийн MCU шиг хэмжээнд хүрээгүй. Ер нь одоо ч хүрээгүй те. Дээрэс нь юу гэдэг Twitter юм тийм амар байгаагүй те. Facebook одоогийн шиг юм галзуу бол байгаагүй штэ. Медиа ч гэсэн. Тэр шиг байсан бол жишээ нь тэр Wolverine төгсгөлд байдаг credit scene бол маш их юм болсон баг. Тэгээ бас юу бах л та. Wolverine байхгүй болохоор Apocalypse юу бас явахгүй ч магадгүй. Dark Phoenix 2. Яг хөө зүгээр хүмүүст та одоо юу гэдэг box office талаас тийм байж болж байгаа байхгүй. Хүмүүс үзэх талаас зөв ингээ очиж үзэх мөнгөө төлөөс суух талаас. Тэгээс киноны хувьд бол болохгүй юм байхгүй. Гэхдээ хамгийн гол нь кинонд өөрөөсөө муу байгаад байгаа байхгүй. Заав Wolverine байгаад сайн байна гэсэн. Гэхдээ яг Wolverine-ийн дүр нь өөрөө бас кинонд Wolverine-ийг оруулчихна гэдэг чинь хамаагүй юм байхаа боловчдаг. Тэгээ бас жоохон ингээ цензур тогтоогоод нь штэ. Харин тиймэрхүү нэг жоохон нэг журманд оруулдаг гэх юм уу. Гол нь гэхдээ миний харж байгаа бол Wolverine дэндүү яг тэгээд байсан юм санагдаж байгаа. Тэгээ байгаад дандаа Wolverine гол дүр болчдөг. Ерөөсө бусад бүх юм ингээд чөлөөлж өгдөг. Надад бол чөлөөс нь илүү хэрэгтэй байсан байхгүй уул нь бол. Тэг яг хамгийн гол нь тэгээд буруу хийчихэж байгаа. Одоо буруу ч юм буруу гэх юм уу, сул гэх юм уу, муу гэх юм уу хийчихэж байгаа л байгаа юм л та. Тэгээ Wolverine орон зай аягууд юм мистик бол аягууд чухал байх гад. Тэгээд Magneto чухал байх гад ерөөсөө яваагүй хоёлаа эсрэг дүр юм шиг болгоо хайцсан. Хиний оролцоо мистик ч уул нь эсрэг дүр бай, анти хиро байх штэ. Тэгээ энэ дэр ч сүултээ юу болчихсон штэ. X-Men бол лидер нь болж болоороо тэгээ дэлхийгаад. Одоо тэгээ сүултээ нэг таймлайн бишээ нэг одоо universe 2 таймлайн хэцүү болчих واخ. Бидний мэддэг оригинал trilogy-гийн мистик ч бүр pure баг вилэн те. Амар кул штэ тэр дүр. Тэгэхэд Jennifer Lawrence-ийн мистик яагаад ч тэр биш байхгүй. Хэдэн жил өнгөрсөн тийм болохооргүй байхгүй. Тэр бол тэгээд хоёрын хооронд санагтаад байгаа юм да. Тэгээ энэ дэр яг хуу шинэ каст маань хөөх юм нэлээд ач холбогдол өгөх бахтай. Одоо Jean, Quicksilver, Storm хин байна өөр Scott те. Тэгээ одоо 3 generation-ийн каст ороод ирж байгаа байхгүй юу? Энэ тэр чигтээ тэр чигээрээ бодвол яг хуу бодвол те. Тэгээ бодвол одоо Ian McKellen энтрийн нэг generation Wolverine ч мартыг явчихна. Тэгээ Wolverine бол 2 generation тавцчихна. Тэгээд Days of Future Past First Class хэд оригинал. Тэгээд Jean-ийн Apocalypse энэ те. Уул нь айгүй том бас ингээд юм шахуулсан шахуулж шахчихаар юм мөртлөө яалтч доошлсон л доо.
Гэхдээ амар санаа сүүлд нөгөө нэг нилээн дээр бас нэг подкастаар ярьж байгаа дараа нь зүгээр дуусчаад лист харсан чинь Fox-ийн X-Men тэгээ X-Men Universe гэх юм уу да Marvel кинонууд ихэнх сайн бил шин. Тэгээ нэг яг чи биднэрт муу их бодогдсон шүү дээ Apocalypse, Origins Wolverine энэ гэл те. Тэгээ ингээд лист гаргаад одоо X-Men 3 гэдэг ч юм лааст. Ингээ харсан чинь бараг 60-70% амар сайн кино. Одоо ингээ бодъё л доо. X-Men 1 болол тасархай. 2 бол бүр masterpiece. За 3 бол сул талдаа орно. Origins Wolverine Hawk те. Тэнгүүдээ The Wolverine сайн шүү дээ. Ер нь нилээ сайн. Тэгээ X-Men First Class нилээ сайн. Days of Future бас бүр дээшээгээ орно. Deadpool 1 дээшээгээ орно. Logan бүр хамаг оргил руу орно. Deadpool 2 сайн. Нэг зүртэй бол биш гэхдээ хангалттай сайн. Тэгээ Apocalypse муу. Тэгээд энэ орж ирж байгаа байхгүй. Тэгээд New Mutants. Тэгээ бодоо үзэнгүүт 2 3 л яг бүр муу кино байгаа байхгүй. Тийм үү? Яг бодоод үзсэн юм бол. Wolverine Origin Wolverine бол гэхдээ бас хүмүүсээ дуртай шүү дээ. Амьдгүй яаж дуртай байж чаддаг. Нэг тийм тэр тухайн үеийн Deadpool юм шиг байдаг байхгүй юу? Тийм амар муу шүү бүр. Амар муу л да. Гэхдээ яг нэг амар муунд дасаад үзчих юм бол бас нэг би бол хаяа нэг гүйлгээ үзчихэд нэг яаж яг кино талаасаа бол юу болоод байгаа мэддэхгүй юм л та. Йой. Gambit George ирээд Will.i.am орж ирж тийм төвсөрч мөсрөөл Blob орж ирж байгаа. Гэтэ амар олон санааг л ингээд суперхерог ингээд туршаад үзэх гээл тэгээ файлцсан шүү. Тэр үед чинь юу яаж исэн? X-Men Origins гэдэг франчайз хийчихсэн байхгүй. Тэгээд Wolverine эхлээд тестнэсэн. Тэгээд дараа нь 11 онд X-Men Origins Magneto хийчихсэн байхгүй. Тэгсэн чинь Wolverine ч бүр өстө нэрэ box office шүүмжлэгч үзэгч бүх талаасаа фейлдээд. Тэгээд болонгуудаа X-Men Origins Magneto гэдэг screenplay засаад шинэ screenwriter оруулж ирээд Matthew Vaughn-ыг авчираад тэгээд First Class болгосон байхгүй. Нөгөө Charles Xavier тэр хоёрын тухай болгоод тэр нь тэгээд ерөөхдөө зөвчвс. Тэгээд нэг тухайн үед мэдээлэлтэй байхan гоё юм тэр байна л да тийм. Одоо юу гэдэг Endgame дуусаад бид нар өөлаад үхээд цус хараад тийм 5 жил өнгөрчлөө л да. Тэнгүүт ухраагаад 21 MCU-гийн Iron Man-аас ухраагаад нэг үзэхөөр тэгээд үдж байгаагүй. Тэнгүүд яг тэр үед нь хүлээлт нь юу байсан те. Чи бид нар шиг Endgame-ийг анх үзээ Snap-ийг дууссан яг театрт ороод Marvel-ийн лого яваад Endgame үзэж ихсэн хоёрын хооронд тэр сэтгэл зүй те юу болсон тэрийг мэдрэх нь хамгийн гол. Тэгээд онолтой хэдүүлээ одоо ингэ яах вэ? Тэгэл одоо чинь Heroic-ийн санаад орж хин байх уу гэл те. Одоо нэг Game of Thrones season хооронд хүлээдэг те. Одоо чинь тухайн үед энэ Johnny-г өгцний дараа бол хөөрхөн амтд бүтэн жилдээ амар юм болсон баг. Тэр үед нь би үзээгүй ч гэсэн. Тэр нь хамгийн гоё юм те. Тийм болохоор нөгөө нэг хүмүүсийг тухайн үед нь үзээчээ гэдэг юм тэр ихгүй мэдэрч үзээчээ гэдэг. Энд чинь кино гэдэг чинь ингээд нөгөө том одоо телевизэн зурулж гисэн одоо X-Men те бүгдээрээ нөгөө нэг зөвхөн нэг ингээд хаалттай кино нэг жижиг цаг 30 минутын одоо entertainment биш. Бүр ингээд world-тай холбоотой мэдрэмжтэй маш том юм явж байгаа учраас тэр нь гоё болохоор бас одоо ингээд сүүлийн подкаст тийм биш те. Одоо ингээ 18 гэдэг чинь дараа нь 25. Одоо дараагийн подкаст дөрөвдөд цацагдсан шүү дээ. Займ яг юу одоо үзэх өдрөө цацах юм биш үү? Тэгэхээр тэн дээр Endgame орохгүй юм. Тэн дээр Endgame-д хоёуж ярихгүй юм байна л да. Яг үзэх өдрөө л юм биш үү? Тэгээ өнөөдөр үзэндээ гэж ярих юм те. Тэгээд ер нь бол энэ universe-д маань ач холбогдлын хувьд бол тийм байна. Dark Phoenix-ийн хувьд бол трейлер бол ерөнхийдөө нэг зингэл төрөө хэлжсэн би бас ерөнхийдөө адилхан нэг юуг бол өөрчилсөнгөө хүлээлтийг нэмж хассан юм бол алга CGI нь байдаг CGI харагдаад байна. Айгуу тийм epic гэсэн ойлголтыг өгөх гээд байна энэ трейлер болол тэгээд нэлээд Санса дээр төв суйрлах шиг байна. Ямар ч байсан. Тэний стратеги орж хэний дөрж Jessica Chastain-ийн дөр ямар очтой дөр. Мэдгүй энэ одоохондоо ерөөсө тодорхой тэр нэг Юлэ scroll биш ээ. She-R гэдэг нэг харьгаргийн race байдаг. Тэрний эмэгтэй одоо Queen-ийн чөлөө байж магадгүй гэж юм яриа л. Одоохондоо ерөөсөө нэг тийм юу өгсөн юм байхгүй л шүү дээ. Яг 100% тодорхой өгсөн мэдээлэл бол байхгүй л. Уул нь эсрэг дүрэн юм шиг байгаа. Ямар ч байсан. Гэхдээ зааж дүрийг нь харъя л да юу гэж битсэн байна ядаж харъя. Тийм байна. Одоо хүртэл нэр нь ч тодорхойгүй байгаа юм. Одоохондоо бол ямар ч мэдээлэлгүй л байна да. Ямар хөө ах нөө. Тэгээд
мэдгүй сэтгэл нэг тийм өөрчлөхгүй. Яг зөв чиний хэлдгээр бас нэг санал нэгдэх юм гэх юм бол юу байна л да. Энэ трейлер бол юг бодвол арай гайгүйсэн. Тийм жоохон narrative-тэй. Тэгээд жоохон ихлэл төгсөл өрнөлтэй нэг тийм ID плотныхаа талаар жоохон ч гэсэн ID-тэй. Тэ. Ядахтаагүй юу гэдэг ядахтаа NASA-гийн сансрын үлэг сансарт яатсан тэгээ манус явж байгаа. Тийм. Тэгээд хиний бие тэнд хүчээ discovery гэдэг юм эсвэл нэг юм шингээд байгаа юм уу? Тийм юм болоод ямар ч өөрчлөгдөж байгаа. Тэгээд хүч нь өөрт нь таалагдаад байгаа. Тийм. Тэгээд сансаш. Тэгээд жоохон хоорондоо маргалдах юм гарч эхэлж байгаа. Тэд ч болоохгүй. Сансаа шиг. Ятрахад. За дараагийн трейлер шал өөр ертөнц рүү явнаа. Chambers гэдэг нэртэй аимшигын цуврал Netflix дээр гарах гэж байгаа юм байна. Тэгээ энийг бол айл өнгөрсөн жилийн 1 сар зарласан байсан юм байна лээ. Тэгээд сая бол анхны трейлер цацсан. Сая 3 сард Францад олон улсын кино фестивал дээр бол эхний 2 анги гаргаж нээлттэй хийсэн юм байна лээ. За тэгээд энэ ч бол яг хийж байгаа уран бүтээлчт нь бол юу бол байхгүй. Тийм мундаг шин тийм хүмүүсийн мэдих уран бүтээлч бол байхгүй. Showrunner нь Akila Cooper гэж хүн байна. Яг одоо writer нь бол Leah Rachel гэж хүн ажиллаж байгаа юм байна. Яг тэгээ гол дөрүүд нь бас ихэнхдээ хүмүүсийн мэдгүй уран бүтээлч та ганцхан байгаа тодорхой уран бүтээлч юм бол Uma Thurman ямар ч байсан байгаа. Тэгээ 4 сарын 26-нд End Game-тэй зэрэг одоо цацагдчих их юм Netflix-ийн цуврал байна. Аимшиг цуврал. Тэгээ чамд ямар сэтгэл байна, ямар санагдав? Надад бол өстой амар таалагдсан. Трейлерыг үзээд. Трейлер нь бол сайн. Гэхдээ цувралд бол би нэг амар ачлах хөдөлгөөгүй. Нэ сүртэй би санагдсан. Надад бол айгу гой харагдчихлаа. Яг ID нэг тийм шинэлэг амар юм бол биш. Юу яаж ах шиг байгаа. Зүрхний одоо хатгаа ч юм уу юу гэдэг лээ зүрхний шигдээс ч юм уу болоод тэгээд донор тэ өөр насаас охины донор. Би ер нь энэ supernatural жанрын кино ер нь үзэж байгааг юм байна. Цоврал. Тийм. Тэгээд Stranger Things ч supernatural гэж байгаа. Supernatural шүү дээ. Тэгээд эхний сизон бол бүр нэлээд хоррор талтай шүү дээ. Тэгээд тэгэнгүүтээ чинь нэг universe байгаа байхгүй юу? Энэ чинь бол тийм болцсон байхгүй. Тэг чи анхны сизон бол тийм биш шүү дээ. Тэгээд тэгэнгүүтээ надад болохоор зүгээр энэ айгу ID нь бол нэг шинэлэг бол биш л дээ. Зүгээр донор суулгаал одоо юу гэдэг донор эрхтнийхэн эзэн хүнийх нь бас тэр сүнс юм харагддаг ч юм уу те гэр бүл нь сонирхолтой эвгүй хүмүүс байдаг мэд. За тэр бол яг нэг тийм амар шин юм бол биш аим шиг кинод. Гэтэ зүгээр надад гүйцэтгэл нэлээд сайтай харагдаад байгаа байхгүй трейлерээс бол. Тэгээ Uma Thurman бас нэг юм тийм haunted нэг тийм эвгүй юм шиг ээжийн дүр бас юм харагдаж байна. Тэгээд залуугаар бид нар хараад сурцсан бас жүжигчд ингээд нэг тийм гоё нэг тийм насанд хүрсэн хүний ээж аав байгаар дөрүүдэд тоглоод ирэхээр бас шал өөр тал гаргаж ирдэг тий жүжигчдийн хувьд ч гэсэн нэг тийм өөр бас чаленж болдог байх тавхар. Тийм болохоор надад бол энэ айгүй сонирхолтой сан. Гэтэ 4 сар 26-нд үзэхгүй байх. Тий. Явандаа гоё. Үнэлгээ харж байгаа сайн байвал үзэж магадгүй. Тий ер нь шум хэр байх нь тий хүмүүс хэр яригдах нь. Тэгэхгүй бол одоо 4 сар тухайн мэдрэлгөө дуусна. 5 сар тэгээд жоохон хоороо хийж байгаа. Тэгээ Game of Thrones юм байна. Тэгэхээр энэ бол зунаас нааш. Тэгэхээр амар байвал тэгэл нэг зундаа багтаагаад. Тийм. Үнэхээр сайн байвал энэ ондоо олбогтой үзэл. Гэхдээ нэрнгэс яг тэр би өнгөрсөн жил гарсан тэр Altered Carbon Lost in Stars Mars-ыг одоо хүртэл үзэж байна. Lost in Space одоо хүртэл үзэж байна. Тэр чинь амар үнэлгээ сайтай айгу сайн явж байгаа sci-fi шоунууд. Тэгэхээр ямар ч үсэн гэхдээ манай бас сонсогчд үзээрэй Chambers гэдэг сонирхолтой трейлер байлаа шүү. За дараагийнх нь болохоор юу вэ? Хана гэдэг телевизэн цуврал. Телевизэн ч яах одоо телевизэн гэж одоо бас энэ дэр нэг тийм асуудал байна тий. Телевизийн цуврал гэж нэрлэх ёстой юу? Эсвэл зүгээр л цуврал гэх ёстой юу? Яг веб цуврал телевизэн цувралыг ялгаж болно л доо. Тэ тэгж ярьж ямаар ч юм уу. За веб цуврал окей. Веб цуврал байгаад байгаа. Сая ихний юу уйлал одоо бүлэг нь бол гарсан. Тэгээд Хана гэдэг энэ юу байдаг? 11 онд гарсан нэг Saoirse Ronanтай кино байдаг шүү дээ. Action трейлер. Энэ айгүй сонирхолтой Эрик Бана аавын дүр тоглож магадгүй. Энэ тухайд хэрвээ үзэж байгаа хүмүүс байл үзээрэй. Хана гэдэг 11 онд гарсан Joe Wright гэдэг бас айгүй гоё кино найруулагч. Айгүй гоё кино filmmaker бас хийсэн Saoirse Ronanтай, Kate Blanchett-тэй, Эрик Банатай ийм гоё
кино байдаг. Би тухайн үед нь яг үзчихсэн. Айгуу таалагдчихсан санагдаж байна. Тэгээд энэ кинон дээрээс суурилсан телевизийн цуврал болол хийсэн. Тэгээд энэ дээр яг хуу жүжигчт нь бол нэг хүмүүс мэдгүй. Гэхдээ туслах дүрт нь бол Joel Kinnaman байгаа юм байна. Altered Carbon тэгээд Suicide Squad дээр тоглодог Altered Carbon тэ Joel Kinnaman байгаа юм байна. Тэгээд цуврал нь бол эхний бүлэг нь бол 8 ангитай Amazon дээр цацагдсан 3 сарын 29 сая. Тэгээд нэлээд өндөр үнэлгээ авсан байлээ. Хүмүүс айгу одоо үзсэн хүмүүс нь айгу сайтай амсаатай байлээ. Хаана зурлын талаар яг 8 ангитай. Тэгээд 2 дахь бүлгийг нь бол Amazon хийхээр болсон байлээ шүү. Тэгээд сонирхсон хүмүүс нь үзцгээгээрээ гэж хэлмээр цаг зав гараад сонирхол үзцгээгээрээ. Анх бол тийм 3 сарын 29-нд бол 8 анги цацагдсан. Маш үнэлгээ сайтай болсон байлээ. Тэгээд хаанаг тэр 11 онд гарсан хаанаг ч гэсэн бас яачвал зүгээр үцчүүл зүгээр. За би хаанаг ярьчаад өөр юм руу орё гэж бодож байсан. За тэр нь бол The Boys гэдэг нэртэй комик байт юм байна. Wildstorm Entertainment гэдэг газараас сүүлдээ Dynamite Entertainment гэдэг одоо компани төр хэвлэгдэж гардаг The Boys гэдэг комик байт юм байна. За энэ комикны телевизийн зурлал Amazon дээр гарч байгаа юм байна. За энэ нь болохоор энэ ертөнцтэй байдаг баахан супер бааtruуд тий. Янз бүрийн тулцсан, ерөөсөө янз бүрийн тулцсан супер одоо хүчтэй бааtruуд мөртлөө юу шиг одоо юу юм бэ тийм dark whisper гэх юм да. Одоо Preacher үздэг хүмүүс бол мэдж байгаа. Preacher нэг тийм тэр supernatural яг superhero биш л те. Supernatural idea-г тулгадаг, ер нь хэтрүүлдэг. Тэгээ тийм comedic юм шиг хэтрүүлэхтэй R-rated дээрээс нь. Тэгээ энэ бол яг тийм харагдаад байна. Тэгээ чамд ямар санагдсан юм? Надад бол production сайн харагдсан. TV гэхэд бас тэгээд өөрчлөх юу аваагүй те. Энэ болохоор нэг тийм баахан бүтгүү гаргалах шүү. Баатруудтай баг Avengers Justice League шиг нэлээд тулцсан powerтай. Тэгээд эдгээр нэг тийм бүтгүү аригчин, сексчин, хар тамхичин заван гаргалах шүү. Ер нь бол тэгээ комик мэдгүй учраас. Дээрээс нь цувралын гол дүр бол хин юм шиг байгаа. Манай Carl Urban тийм. Carl Urban юм шиг байгаа. Гол одоо хүмүүсийн нэг бол дөрүүдийнх нэг. Тэгээд энэ сонирхолтой юм нь ер нь жоохон комеди байх магадлал ихтэй. Яг тэгэхээр энэ хараа хийж байгаа продюсер Evan Goldberg юм ярихгүй, Seth Rogen ярихгүй юу? Тийм. Тэгэхээр энэ хоёр бол ер нь надаа юу айгүй харагдаад байгаа. Preacher чинь хоёр бас хийдэж штэ. Тийм. Dominic Cooper энэ тэ. Нэг тийм. Би эхний сизныг үзээд дуусгасан 2 3-ыг бол үзээгүй байгаа. Тийм. Тэгээд ер нь энэ хоёр хийж байгаа учраас энэ цуврал бол бас нэлээд тийм dark comedy нэлээд байх болоо гэж харж байна. Тэгээд Amazon бас орж ирж байна те хит хит. Тийм шүү дээ. Одоо ингээл том юмнууд дээр орж ирж байна те. Amazon одоо өгч үзэлтэй. Ер нь Netflix ч гэсэн одоо илүү бүр шахаж эхлэх байх. Яг тэгэхээр одоо Disney Plus бүх юмыг оронгоор нэрвүүлчих гээд байна л да. Дээрээс нь Hulu Disney авцсан одоо 60% те. Тэгмүүтээ Apple ч бас орж ирэх гээд байна. Facebook эхэлсэн шүү дээ. Одоо хүмүүс анзаараагүй байх. Facebook дээр үнэгүй орсон байгаа. Юу нэ сая Emmy нэр дэвшсэн. Хин Elizabeth Olsen сая Emmy нэр дэвсэн байхгүй. Limited series гол дүр эмэгтэй жүжигч нэр лөө дээ. Тэр цуврал нь Facebook watch ах. Тэгээ үнэгүй Facebook дээр одоо үзэж байна. Яг одоо үзэж байна. Үнэгүй орсон байлаа. Тэгээ тэрүүгээр болол чинь одоо Facebook эхэлсэн байж шүү дээ чимээгүйхэн Elizabeth Olsen. Юунууд өөр гэсэн давуу талтай байгаа юм л да. Facebook гэхэд одоо хязгааргүй хэрэглэгч. Тэгээд мөнгө байна. Шууд үзчихсэн. Тий Amazon ч гэсэн хэрэглэгч байна, мөнгө байна. Netflix зөө дээр иржсэн тий. Netflix давуу тал нь production дээрээс producing хийсэн туршлага байгаа даахгүй. Айгүй олон шоу production. Тэгээ Disney бол угаасаа бүх юм. Угаасаа бүр контент нь бүр ингээд шинэ юм хийхгүй байсан ч юм. Ер нь бол. Тий. Бос юмудаас татаал өөрсдөө контент баг нэг жилээр татаа авч ижил 2 3 жилийн дараа ихэд гэрээнд усаад зөвхөн Disney дээр л байдаг болчих шүү дээ. Тэгээ бүр яач. Apple харин яг утсаараа бас яхан тий. Утсан дээр Apple TV тий. Продактаар дагуулж дамжуулж. Тэгээ Mac юу гэдэг iPad-нууд тий, таблетнууд. Тэг бүгд ер нь зуртай л байна л да. Netflix-ээс басна. Хамгийн юуг тэр байгаа байхгүй. Явж Netflix-ийн дунд алдах гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ нэг тийм Captain America дээр тоглолцсон ч яг нөгөө комик мэдхгүй болохоор мэдхгүй л байна л да. Гэхдээ ингээд харж байхдаа Captain America, Batman, Wonder Woman
Aquaman юу гэдэг те Supergirl энэ тэднэр дээр ингээд нэг тийм тоглолцсон далданцал харагдаад байгаа. Тэгээд нэлээд сайн зураг болно гэж найдаад байна шүү дээ. Би бол ийм далийн юм хэрэгтэй гэж бодоод байна. Тэгээд одоо бас нэг энэ суперхиро гэдэг жанр өөрийг нь оронгоор нь эргүүлэх бас дуртай болсон байна тий. Ер нь бол одоо Logan бол тэр одоо хүлээлт ойлголтыг бол нэлийн эвдсэн, Deadpool эвдсэн, New Mutants за сайн болох үгүйгээ мэдгүй юм. Гэхдээ ID-ны хувьд бол тэрийг эвдэж байгаа тий. Тэгэхээр бас сонирхолтой юм байх нэ. За Disney Plus мэдээж юу яаж сайн нэгэнт ярьсан юм чинь жижигхэн мэдээлэл хүргээд бас ярилцаа явчих. Ийм нэг юм дунд нь мартагдсан байсан. Сая би өнөөдөр бас энэ дугаар дээр Star Wars нэлээд ярьж байгаа юм чинь жоохон мэдээлэл өгчээ. Бас сонирхолтой юмнууд энэ юу байсан бэ гэхээр шүү дээ. New Hope буюу анхны Star Wars шүү дээ. Тэрний ирэх дөнгөж сая 3 сарын хэдэн хүртэл юунд байсан? Fox байсан байхгүй. Disney биш. Disney ерөөсөө авч чадаагүй тэрийг. Бусад бүх Star Wars-ийн бүгдээрээ Disney-д очсон байсан. Lucasfilm. Гэхдээ ганцхан ориг Star Wars юунд твэрээс Fox твэрээс. Тийм. Тэгээ тийм болохоор Blu-ray-шнээр гаргаж чаддгүй, edit өөрөөр гаргаж чаддгүй ингээд ерөөсөө тийм хэл байсан. Тэгээ сая Fox-ыг бодлоод авсан учраас одоо бол яг Disney. Одоо юу үгүй гэхээр одоо жишээ нь Rise of Skywalker гарсны дараа бүтэн те одоо юу Skywalker Saga гэдэг Blu-ray гаргах, цуглуулга гаргах боломжтой. Тийм болж байгаа гэсэн үг. Тэр сонирхолтой мэдээлэл шүү. Тэгээд тэрнтэй холбогдуулаад юу гэдэг одоо юун дээр орж ирж байгаа. Ямар ч асуудалгүй орж ирж байна гэсэн үг. Disney Plus дээр. Тэр нь бол. Тэр бас нэг тийм мэдээлэл байна. За оригинал цувралууд юунууд ерөнхийдөө ямар хөө юмнууд явагдах вэ гэдэг талаар жоо товчхон ерөнхийдөө ярил л та. За эхний өдөр бол ерөөсө цацагцсан өдрөөр шууд Mandalorian бэлэн байх юм байна. Шинэ бас сонирхолтой баримтат кинонууд бол орж ирэх юм байна. Lady and the Tramp оригинал кино шууд Disney Plus дээр хийгдэж байгаа юм байна. Эхний өдөр бол одоо 11 сарын 20-нд те шууд орж ирэх юм байна. За тэгээ өмнө нь мэдээж гарцсан байсан кинонууд бүгдээрээ мэдээж байна. Телевизэн цувралууд бүгдээрээ маш олон цувралууд бол одоо юу нэ Disney Plus орж ирнэ. За эхний улиралдаа буюу эхний жилдээ багтаад юунд орж ирэх вэ гэхээр Monsters at Work цуврал орж ирэх нь өмнөх дугаараар ярьсан. Monsters Inc-ийн одоо яг үргэлжлэл анимашн цуврал. Star Wars Clone Wars орж ирэх нь Marvel-ийн What If гэдэг нэртэй анимашн. Энэ ёстой. Тийм. Тийм үгсэж дээрэс нь бүх жүжигчнээ өөрсдөө дуурал гэсэн. Тийм. Тэгээ alternate universe дандаа. Тэгэхээр хүмүүсийн одоо фэнүүдийн нэг ромро юунуудын имиж ярианууд те тэдрийг ингээд юм болгосон. Тэгээ одоо Captain America Mjolnir-ыг өргөдөг ч юм уу юу гэдэг чинь те. Яг нэг фэнүүдийнхаа ингээд сэтгэлийг дэвтээсэн юм байна. Тийм. Дээрээс нь writer-уудтай гоё. Тийм. Тэгээ одоо universe-тэй холбогдохгүй учраас ямар нэг одоо юу гэдэг зөрүүлээд одоо асуудал гарахгүй. Юу гэдэг нэг universe-тэй холбогдсонгүй нэ тэр гэсэн юм байхгүй. Энэ бол айгуу гоё. За тэрнээс гадна докюментаринууд бол гарах юм байна. Marvel's 616 гэдэг докюментари гарах нь байна. Тэгэхээр үндсэн universe-ийг нэлээд тайлбарсан гоё докюментари бол гарах нь байна. Stargirl-ийн кино ямар ч байсан юун дээр орох юм байна. Disney Plus дээр орох нь байна. За тэгээ мэдээж episode 9 Endgame дээр бол бүгд орчин. Дараа жилээс Falcon and Winter Soldier, Loki, Cassian Andor-ын цуврал, WandaVision энэ төр дараа жилээс орох юм байна. Айгуу сонирн байгаа даа тийм. Таймлайн нь айгуу сонирн байгаа даа. Яг хизээ байх уу гэдэг. Гэхдээ prequel болж тарах гэдэг юм л да. Үнэхээр л Infinity War дээр хүсэн л бол prequel байж тарах гэдэг. Тэгэхээр одоо ер нь бүгднийхэн таймлайн хийжээ. Ер нь хойшоогоо л байх л та. Тэгээ одоо чинь Hawkeye Winter Soldier бол ойлгомжтой. Тэгээ Hawkeye, Falcon Winter Soldier тэгээ WandaVision бүгдээр амьд үлдэх нь бараг тодорхой болчих واخгүй. Vision амьлах нь бараг тодорхой болчих гэсэн үг. Тийм үү? Түүнээс өмнө нь WandaVision-ийн яг Шотландд байж болох их амар өдөрт болчих та акшн боловч. Тийм. Тэгэхээр ер нь бол эдгээр бүгдээр амьд үлдэнэ л гэж ойлгох гэдэг шүү дээ. Тэгээ Endgame-ийн дараа л энэ талаар одоо Endgame ер нь энэ universe юу болохыг Endgame үзсний дараа л. Тийм. Тэгээд Star Wars-ийн мэдээж манай Cassian Andor-ын Diego Luna-гийн телевизийг эзэгнэж да Disney-г. Disney юу хоёрыг Netflix хоёрыг хоёулын эзэгнэгэндээ манай Mexico Narcos Mexico ч season 2 гарна шүү дээ. Эзэгнэгэндээ. За нэг юм гоё мэдээлэл байна. За тэрнээс гадна цаашаага Disney Plus-аар үргэлжлэх юм байна. За Disney Plus дээр болохоор Love Simon гэдэг айгүй хөөрхөн кино гарсан. Сая өнгөрсөн зун гарсан. Greg Berlanti-гийн хийсэн найруулсан. Чи үзсэн үү? Зөв. Би үзсэн, ревю хийсэн байгаа. Манай channel дээр байгаа үзээрэй. Тэгээд айгүй таалагдсан, айгүй хөөрхөн кино байсан, айгүй хайр хүргэсэн гоё кино байсан. Тэгээд энэнийг бол Disney Plus дээр цуврал болгох талаар ярилцж байгаа юм байна. Тэгээд энийг
найруулсан Грег Berlanti өөрөө бол телевизэн зурлалын бас нэлээд мундаг хүмүүсийн нэг. Одоо CW-гийн DC-гийн шоунуудыг бараг бүгдээр ингэ ерөнхийд нь хариуцж байгаа потенциалтай маа. Харин би бол жоохон гайхаад байна. Надад бол айгүй гоё ихлээд гоё ингээд яваад гоё дууссан байхгүй юу? За надад сурал байгалгаад байгаа ID шаардлага нь юу байна би бас мэдэхгүй л байна л да. Гэхдээ юм уур амьсгал яа одоо юу гэдэг зөвхөн spiritual sequel гэж ярьдэн штэ. Одоо зүгээр яг шууд утгаараа нөрсөн биш. Энэ ID-г нь гоё энэ мэдрэмжийг нь өргөжлүүлсэн сурал байх юм бол би дуртай байна. Ягаад тэгэхээр энэ үнэхээр хөөрхөн хайр үргэсэн айгуу тийм чухал сэдвүүд хүндсэн мөртлөө тийм хүн дээр өндөгөө айгуу тийм хөөрхөн гоё кино байсан болохоор яг тийм утгаараа байвал надад бол нэг болохгүй юм болоо. Заавал яг энэ дөрүүд нь энэ юусэн байл. Надад бол нэг шаардлагатай гэж бол бодохгүй. Бараг үгүйч байх гэж бодож байна. За Mandalorian-ыг ярьсан, Star Wars-ыг ярьсан. За өөр universe руу явна. Дараа юу гэлээ хідэн гэрлийн жилийн хол байд. Гоё юм хэлэх гэж яар тэгч. Аватарын ертөнц рүү явъя. Аватарын ертөнц дээр одоо бол зургийг авалт нь маш идэвхтэй ерөнхийдөө явагдаж байгаа. Пост продакшн гэдэг л шүү дээ. Одоо 4-5 зургийг авалт бас явагдаж байгаа хэрэг. Зэрэг үү. Энд бүх юм нь одоо нэг 4 киноны production шүү дээ. Бүгд concurrent тахгүй. Өөрөөр хэлбэл юу гэдэг 2-3-ын одоо яг зураг авалт нь дууссан байгаад post production руу орж явах нөгөөх нь second unit shoot нь эхэлсэн байдаг. Жишээ нь location shoot одоо scouting эхэлсэн байхад нөгөө талд нь action shooting яваад нөгөө талд нь post production явж байгаа. Бүгд зэрэг гэсэн хамгийн гол нь. Яг гоо гэтээ мэдээж 4-5-ийнх бол арай хоцрогдож л явах байх л та мэдээж 24-5 онд юм чи. Гэхдээ ямар ч үс бүгд зэрэгтэй тэр бум долларын projectтай шууд явж байгаа хэрэг. Зэрэг бүр амар нүсэр төсөл байна. Тэр бум доллар. Энийг бол том одоо яг ийм том хэмжээний төсөл юун дээр яригддаг бол за уурхаа дээр яригддаг гэж магадгүй. Айгүй хөрөнгө оруулалт хийж хурд хугацаанд босгодог ч юм уу. Яг тийм ID-гаар бол. ID-гаар бол. Чинь тэгэхээр кино одоо юу шүү дээ. Lord of the Rings шүү дээ. Яг ийм project тэр юм болоо шүү. 5 season. Тэр чинь дараа өмнө туршлагаас ярьж байна. Зүгээр дэлхийн туршлаган дээр. За яг за уурхайг мэдхгүй юм. Гэхдээ тэр бол мөнгө нь хамаагүй ихээр яригдах. Зүгээр миний pop culture мэжээ гэвэл Lord of the Rings тийм байсан. Анхны. Яг үнийн дүн мэдээж арай өөр. Гэхдээ тийм хэмжээнд байсан. Шууд 3 киноны project нэг дор явсан. Тэр чинь бүр тэгж ярьдэн шүү дээ. Бүр яг оргил үедээ продакшны оргил үедээ нэг өдөр яг зэрэг 5 газар 5,000 зэрэг ажиллаж исэн. Тэрийг Питер Жаксон бүгд продюсерүүд нь бүгд зэрэг контролдож явж исэн гэж ярьдэн шүү дээ. Тэр бол бүр амар продакшн байсан гэж ярьдэн. Тэгэхээр эн чинь ингээд яг тухайн үед нийлсэн байгаа шүү дээ. Тэгээд олон жил гар нийлсэн хүмүүс биш. Нэг том корпорац биш те. Тэгэхээр энэ бол зохион байгуулалттай ороход амар хэцүү. Энэ Джеймс Камерон тэрийг мэдж байгаа. Камерон энэ цаана амар болж байгаа те продакшн. Йоо зүгээр тийм маф шиг байж байгаа. Камероны доор ингээд 10 продюсер тэр нь дахиад 10 продюсер ингээд тэгээ 10 assist. Яа сте. Тэгээд за юун дээр л яриад продакшныхын процесс илүү төсөөлөх үзэж байна л да. Айгүй хоорондоо мэйл шидэлцэж байгаа холбоо connection Джеймс Камеронд яаж киноныхоо креатив дээр ажиллах цаг зав байна тий. Тэр юу л продакшны шийдвэрлэлөө орохгүй байгаа. Тий. Тэгэхээр тэр продюсерүүд бүх шийдвэрүүдийг гаргаж байгаа гэсэн үг. Тий. Продюсерүүд л Жон Ландо өнтер бол тэнцээ бурхан шиг багийг сууж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо үндсэн продюсер Жон Ландо байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол Ландо гэдэг юм. Энэ бол бараг нэг найруулагчийн кино гэхэд хэцүү байхгүй. Зүгээр Камерон бол ерөнхий вижнээ гаргаж байгаа. Тэгээ visionary гэдэг шиг тий. Тэгснээс тэр график дээр энэний өнгө нь ийм гэж бол хэлэхгүй байхгүй. Дил чадахгүй боломж physically цаг байхгүй. Тэгэхээр visionary найруулагч болоод бүх юмуд аягүй сайн баг. Тийм. Яг хэн болоо шууд нөгөө үндсэн хүмүүс томчуудаа харьцаал. Тэгээ одоо үндсэн продюсер, үндсэн гүйцэтгэх продюсер юу гэдэг одоо үндсэн одоо зураглаач те CGI үндсэн одоо VFX supervisor те яг жүжигчд яг тэднэртэйгээ л харьцсан. Бусад юмнуудыг бол бүгдээрээ тэр assistant энэ чинь компьютер графикийг айгүй бол 5 6 дэлхийд аваараа компани хэдэн 100 айгүй бол хэдэн мянган хүн ажиллана энэ дэр чинь айгүй бол. Хэдийн ордер ихэд 2000 хүн ажилласан гэдэг чинь. Тийм. Тэгэхээр чи энийг бодлоо тэр бум долларын та 4 кино гэхээр бол те энэ бол аим шиг нэг син дээр 2 3 өөр компани ажиллаж байгаа шиг. Тийм. Тэгээ хоорондоо тэр чинь тусдаа ярилцаж ажиллаж байгаа. Тэгээ одоо хин камера одоо зүгээр бараг өөрхөн хийж байгаа кино өөр үзээд байгаа маа шин. Тэгээ CGI-ны footage ирсэн байна. За окей. Тэгээ тэр чи дахиж хийх хэцүү. Анханасаа зөв ID өгөхгүй болохгүй рендер цаг маа. Ерөөсөө л ингээл бараг
чиглэлүүдийн өгөө л өөртөө шийддэг юм ба. Одоо энэ том Marvel том кино хүртэл тийм шүү дээ. Тэгж явдсан шүү дээ. Нөгөө нэг юун дээр Black Widow-ийн санал тавьсан гэдэг найруулагч би ярьжсэн подкаст нараас нэг дугаар дээр ярьжсэн. Нэг эмэгтэй найруулагч санал тавьсан байлээ. Black Widow-г найруулаач гэх. Тэгсэн чинь зөвшөөрөөгүй. Тэр найруулагч би нэрийг одоо марчаад байна. Би надад айгүй шинэ. Одоо тийм эмэгтэй найруулагч байгаа шүү дээ. Тэгээ одоо бол бас эмэгтэй найруулагч шүү. Kate Shortland гэдэг. Тэгсэн чинь тэр өмнөх найруулагч нь бас мундаг юм байлээ л дээ. Тэгсэн чинь мань хүн яагаад зөвшөөрөөгүй гэсэн чинь акшн хэсгүүдийг нь Feige гэсэн. Feige бөгөөд продюсерүүд нь санаа зовхгүй акшн орчих маньюсий чинь бид нар хий чинь гэдгсэн. Тэгсэн чинь үгүй би хэрвээ кино хийж байгаа бол бүгдээрингийн би хариуцаж гүйцэтгэжтэй айдиаг нь буулгаж юу гэдэг тулаан те тэгж хийжээч юм. Үгүй бол үгүй тийм үйлдвэрлэсэн юм шиг кино хийхгүй гэсэн юм бэл. Тэгээ байсан гэж. Тэр бас жоохон нөгөө нэг Black Widow-тай холбоотой негатив PR явцсан. Негатив ч юу аах вэ? Actual fact юм да ер нь үнэн шүү дээ. Actual энэ. Одоо чи Russo Brothers бидний акшн баярлаад байдаг яг юм дээр бүгдээрингийн хийж байгаа айдиаг л буулгаж байгаа. Иймэрхүү fight, иймэрхүү яг гүйцэтгэж байгаа юм шиг яг SM дээр продюсерүүд нь тэгээ юу л хийж байгаа байхгүй. VFX хариуцсан юм байна. За уул нь хоёулаа тэгтээ гоё ярэмжинэ зүгээр. Уул нь сая зүгээр эхлэлчихсэн мэдээ нь юу гэсэн бэхээр Мишель Йо одоо алдартай мундаг одоо бие хамгаалах урлагийн мастер Хонконг киноны мастер Малайз гаралтай би санагдаж байна. Хэрвээ би андуураг бол Мишель Йо маань доктор Карина Мог гэдэг нэртэй дүрт Мог гэдэг дүрт бол Аватарын sequels гэж байна. Орж ирж байгаа маань. Тэгэхээр sequels гэхээр бол нэг биш олон анги дээр бол орж ирэх нэ гэсэн мэдээлэл. Одоогийн байдлаар яг хэдэн анги дээр байгаа нь бол тодорхойгүй. Албасны мэдээлэл. Одоо хинж хэдэн анги гэдэг нь тодорхойгүй байгаа шүү дээ. Тийм. Гэтэ хамгийн зүгээр яг энэ дээр sequels гэдэг байгаа юм зүгээр нэг биш юм байна л гэсэн ойлголтыг өгч байгаа. Энэ дээр нөгөө нэг бас нэг сонирхолтой юмнуудын нэг нөгөө Steven Lang биш үү те. Нөгөө General-ийн дүр тоглолдог. Тэр жүжигчийн comeback хийж байгаа. Тэгээд хин Sigourney Weaver бас comeback хийж байгаа. Тэгэхээр энэ бол бас хуучин каст. Тийм, хуучин каст бүгдээр comeback хийж байгаа. Тэгэхээр энэ бол айгу сонирхолтой санагдаад байгаа. Тэгээд яах нь бас харж бай. Энэ бол жижиг мэдээлэл. Одоо энэ нэр хамгаал нэмж ярих юм алга та тий. Одоо саяны хуулингийнх нь ярьсан л хамгийн ярих гол сэдв юм шүү дээ. Production гэдэг утгаараа. Түүнээс биш одоо юу ярих вэ? Ямар ч байсан л тэ гайхамшигтай зүгээр үзэхэд бол за кинон одоо юу гэдэг аватар ч гэсэн тийм шүү дээ. Хойлол нэг мундаг юм байхгүй шүү дээ. Жүжиглэлтнийх мундаг юм байхгүй. Гэхдээ тэрний production л бүр гайхамшиг тэр шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас тийм л авах. Ер нь production technical хийж одоо тэр далаа доор моор яаж зураг авалт авдیں۔ Тэ усан дотор action юу вэ? Тэгтээ бас нэг дөрвөн анги бодож байгаа юм чинь сараа бодсон л байгаа. Тийм ямар ч байсан rumor юу явсан бэ гэхээр ингэсэн нэтэрээ J2 хүүхдтэй болсон байна гэсэн. Нэлээд хэдэн жилийн дараа яг одоо чи 10 жилийн дараа 11 2 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Бас яг тийм 11 2 жилийн дараа байх юм шиг байлээ. Тэгээ нэлээд хүүхдтэй болсон байх юм шиг л. Яг тэгэхээр үндсэн каст агай олон хүүхдүүд орсон байлээ. Кастер мэддэхгүй мэдээж өөр юм тоглож байгаа хүүхдүүд. Гэхдээ үндсэн каст гэдэг. Тэгэхээр ер нь нэтэрээ тэр хоёрт олон хүүхдүүдтэй болсон байх магадaltaй юм шиг л. Тийм мэдээлэл байна. За Westworld-ийн хувьд бол бас аваа хэдэн мэдээллүүд ерөнхийдөө яваад байгаа. Westworld дээр сайхан ярьжсэн одоо Lisa Joy хин хоёр, Jonathan Nolan хоёр бол юутай Amazon-тай өнгөрсөн 7 өнөрт ирсэн мэдээлэл мартаж байгаа. Amazon-тай байлоо. Айгуу том гэрээ хийсэн. Netflix үлээ Amazon-тай ямарсан айгуу том гэрээ хийсэн. За би манай өнгөрсөн дугаарыг сонсон хүмүүс мэдэж байгаа. Тэгээд тэрнээс гадна бол HBO дээр хийж байгаа юугаа бол үргэлжлүүлнэ. Westworld-д бол ямар ч байсан үргэлжлүүлнэ гэж ярьж ирсэн. За тэгээд Westworld season 3-ын production бол яг одоо хийгдэж байгаа. Тэгээд ерөнхийдөө 20 оны намар гарна гэсэн ID бол эсвэл хавар гарна гэсэн ID айгүй их байгаад байгаа. Тэгээд сонирхолтой юмнуудын нэг гэх юм бол жүжигчин Aaron Paul одоо манай нэг bitch орж ирж байгаа. Манай Jesse Pinkman bitch орж ирж байгаа. Тэгээд бас нэлээд чухал дүр байх юм шиг байна лээ. Нилээ ач холбогдолтой дүр гэсэн ойлголт байгаа. Тэрнээс гадна тэрийг бол өмнө бид мэдээлж байсан. Тэрнээс гадна сая яг өчтөр шинэ мэдээлэл цацсан юм хаар Lena Waithe гэж жүжигчин болол орж ирж байгаа. Шинээр одоо юун дээр бол үндсэн бүрэлдэхүүнд л орж ирж байгаа манай. Тэгээд өмнө нь бол Master of None тоглож ирсэн. Сая юугаар нь бол хүмүүс мэдэх бах. Ready Player One дээр нөгөө нэг том юу байдаг шүү дээ. Найз нь байдаг шүү дээ. Амар инээдтэй туслах төр байдаг те. Тэр дүр тоглосноор хүмүүс илүү сайн мэдэх байх гэж бодож чинь Lena Waithe болол ямар ч байсан орж ирж байгаа байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө инээдмийн талдаа тоглодог жүжигчин өөрөө продюсер кино зохиолч screenplay хүртэл бичдэг бас. Нэлээд шинээр гарч ирж байгаа мундаг уран бүтээлчтэй нэг байгаад байгаа. Lena Waithe бол тэгэхээр Lena Waithe ямар ч байсан том цуврал дээр бол ингээд 3 дугаар бүлэг дээр нь орж ирэх нэ
ийм гоё мэдээлэл бол байна. За дараагийнх нь чи Westworld үздэг үлээ? Эхлүүлж байгаа хайцсан үзег үлээ. Чамаг бас нөө үзег байх гэж удаа биш хууд амар дуусчихгүй. Ер нь Lena with Ready Player One-аас л мэдэх бах тий. Би бас ер нь Ready Player One-аас мэдэж байгаа. Гэхдээ Dear White People одоо юу гэдэг тэр юу гэдэг Master of None гэж бас Master of None-ийн season-ыг үзчихсэн. Season-ыг тэр байлуу. Ер нь up and coming нэлээл мундаг. Одоо Issa Rae байна. Бас нөгөө нэг Issa Rae-ийн зурлч юу вэ? Нэлээн бас одоо нөгөө нэг шинээр гарч ирж байгаа ийм ultimate talentтай хүмүүс айгүй болчиход байна. Зөвхөн жүжигч юм биш те. Найруулагч биш бүр ингээд бүгдийг хийдэг те. Одоо Gambino шиг ийм мундаг хүмүүс бас байгаа даа. Одоо Issa Rae-ийн зурвал бол Insecure-ээр бол нэлээд алдартай болсон бас шинээр гарч байгаа мундаг хүмүүс байгаа даа. Тэгэхээр тийм шилдэг шин гой уран бүтээлчтэй нэг болж гарч ирж байгаа шүү. Тэгэхээр бас сонирхолтой байх болоо гэж бодож байна. Бас комедик дүр байл зүгээр л санагдаж байна. Үгүй байсан ч болж байна. Westworld-оос комедик дүр жоохон хэрэгтэй. Ер нь бас хүнд зурна шүү дээ. Айгу тийм. Одоо юу гэдэг тэр талаас уур амьсгал талаас бол балерсаарна шүү дээ. Westworld ч. Тэгээс нэг хөнгөн бас дүр байл зүгээр ч юм шиг. Яг хоо season 1 дээр нөө Felix энэ гоё дүр л дээ. Тэр их. За дараагийн мэдээлэл Dune. Энэ нөгөө нэг Dune ч одоо ерөөсө утгаа алдаад байгаа шүү дээ. Denis Villeneuve-ийн Dune. Энэ дээр бид нар ерөөхдөө мэдээллийг бол бүгдээрэн дээр нь хүргээд яваад байгаа. Тэгээд юуны хувьд бол Dune дээр ямар мэдээлэл сая гарсан бэ гэхээр ерөөсөө cast crew бол төгс бүр ингээд төгс гэж хэлэхэд ерөөсөө болно. Тинчээ ингээд production design makeup hairstylist те ерөөсөө бүр ингээд зураглаач editor бүр ингээд үнэхээр гайхамшигтай хүмүүс бол бүрдсэн ба ямар ч сан тустай гайхамшигтай хүмүүс одоо нийлүүлж чадах нь бол мэдээж producer болон Denis Villeneuve-ийн одоо бас авиас тэрийг мэднэ жүжигчд тэрнээс гадна сая дахиад нэг том мэдээлэл одоо нэг том хүн орж ирж байгаа юм байна. За тэр нь юу гэхээр David J. Pearson гэдэг нэртэй одоо уран бүтээлч гэхэд бол арай буруу юм да хэл судлаач орж ирж байгаа юм байна. За David J. Pearson хэл судлаач нь бол одоо юун дээр Game of Thrones цувралын Valerian болон Dothraki хэлийг зохиосон ийм хүн юм байна. Номон дээр бол мэдгүй хүмүүс одоо хүмүүс мэдгүй ч маа ном уншиж байгаа хүмүүс Dothraki бөгөөд Valerian бол яг хэлийг нь зохиосон байдаггүй номон дээр нь бол. Одоо шин Tolkien-ийн Lord of the Rings дээр хэлэн зохиогдсон байдаг шүү дээ. Game of Thrones бол тийм биш. Зүгээр тийм хэлээр ярьж ийн гэж дурдаг. Хэлийг нь тодорхой хэмжээгээр одоо юу яадаг, describe хийдэг. Дахтуу дуудлагатай юу гэдэг ийм Old Valyrian, High Valyrian юу гэдэг чинь тийм л гэж бол дурдаг. Гэхдээ хэлийг нь бол зохиосон байдаггүй. Тэр хэллүүдийг бол яг цуралдан зориулж David J. Pearson гэж хүн бол Dothraki Valyrian хэлүүдийг зохиосон. Одоо Valyrian хүртэл хоёр төр шүү дээ. Энэ дотор чинь жишээ наазах гэхэд. Тэгэхээр энийг бол бүгдийг зохиосон ийм одоо хэл судлаач артист хүн бол Dune дээрх одоо хайр гэргийн хүмүүсийн хэлийг зохиогоор болж байгаа юм байна. Тэгэхээр одоо хайр гэргийн хэлэн хүртэл мондөг л байх нь те. Тэгээ энэ хүн бол бас Defiance 100 гэж зурлаадаг Shannara Chronicles би үзчихсэн бас дажгүй хөөрхөн Penny Dreadful эднэр дээрх гадаад одоо янз бүрийн сонирхолтой хэлүүдийг бүгдээрийн бүтээсэн юм байна. Emerald City-г бас зурлаасан. Тэрнийг хийсэн байна. Thor the Dark World дээр Dark Elf-үүдийн хэлийг бас бүтээсэн гэж байна. За Doctor Strange дээрх тэр Zealot-уудын нэг яриагийнх нь хэлийг бас бүтээсэн юм байна. Тэр нь бол ерөнхийдөө уран бүтээл, кино уран бүтээл, телевизэн зурлалын хэлийг бол бүтээгээд бүр сурцсан юм. Мундаг хүн байна. Тэгэхээр юу болвол Dune дээрх гадаад хэлний хүртэл аимшигтай байх наа. Чин Dune дээр одоо хайп хэрэг. Dune ч ер нь айгүй үеийн үед яригддаг кино шүү дээ. Тий. Айгүй олон хүмүүсийн юу яагаад каст бол яалтч амар. Арай л утга. Тэгэд чи бас нэг бидний хийсэн нэг дугаар дээр чи байгаагүй санагдчих нөө production-ын талаар ярьсан. Crew-ийн талаар production designer, makeup artist гэнтергээд бүгдээрээ бас ярьсан. Эвлүүлэгч бүгдээрээ дандаа Oscar winner эсвэл nominated юм дандаа мундаг. Бэлээ. Зурлаач нь бас мундаг хүмүүс. Тэгээ каст нь амар. Дээрэс нь юу юм бэ лээ? Юу юм бэ лээ ч явах те. Одоо 20 оны 11 сарын 20-нд нээлттэй жил хагас хугацаа бол байна. Тэр үед бас нэлээд юм өөрчлөгдсөн байна дөө. Star Wars дууссан, Game of Thrones дуусна, MCU дуусна. Тэгэхээр ийм том хэмжээний кино бол нэлээд хэлцтэй байх. Трилог гэж явах юм яаж шохорч байгаа юм бэ? Яг уу юу гэсэн яг уу миний авсан ойлголтоор бол эхний киноны амжилтыг харах юм шиг байгаа. Гэхдээ зүгээр Denis Villeneuve-ийн ярьснаар бол яг 3 киноны зохиол байгаа гэсэн. Ер нь өөрөө бол санаа.
Тэ санаа. Гэтэ бас өмнө нь бас нэг ярьжсэн юм юу гэсэн бэр анхны номыг 2 кино 2 парт болгож гуймаар байна. Шахмааргүй гэсэн ярьцлага бас өгсөн байсан. Тэгээ одоо яг яаж хийж байгаа тодорхойгүй. Яг одоо эхний номыг зөвхөн бүтэн кино болгоод хийж байгаа юм уу? Эсвэл 2 хувааж байгаа юм уу? Яг тодорхойгүй. Одоохонд бол тодорхойгүй. Ер нь бол 7 номтой юм байлээ. Одоо яг үндсэн новел нь бол 7 новел байт юм байлээ. Яг үндсэн. Тэгээд тэрнийх нь бол цаашаа бол хүүхэд нь нэлээд өргөжлүүлж явсан. Олон новел бичсэн. Гэхдээ яг үндсэн зохиол нь бол яг юуны одоо Frank Herbert гэж зохиол яг үндсэн. Ер нь санаа нь ямар хуу юу юм бэ? Ер нь бол Space Game of Thrones гэхгүй баг. Зүгээр амар их politics, айгүй олон гаригууд, олон family-нүүд, их мэдл, resource тэ айгүй олон юм. Тэгээд дээрэс нь мэдээж том дайн байна тулаантай. Ер нь бол basic яг зүгээр би уншсан хүмүүсийг уншсан хүмүүс sorry. Зөв жоохон ингийн хөлбөрт оруулж магадгүй. Гэхдээ чихнээсээ зүгээр ерөөхдөө idea нь бол тиймэрхүү байхгүй. Өөрөлдөө мэдээж шал өөр. Гэхдээ зүгээр нэг тийм эвтэйхэн болох юм бол тиймэрхүү. Айгүй олон юм шүү дээ. Амар том universe. Амар том universe. Яг өрөв зохиолын ном 6 юм шиг уучлаарай. Би андуурсан 6 номтой биш үү? Яг Frank Herbert өөрөө бичиж гаргаж дуусгасан яг 6 номтой биш үү? Би андуурсан байна. Уучлаарай. Тэгээд дараагийнх нь яг 6 номных нь үргэлжлэл болгоод яг 2 ном яг нэг одоо storyline гарсан байдаг. Тэрийг нь бол яг хүүхэд нь өөр бүтээлч тавтаж бичсэн байт юм байлээ. Тэгэхээр яг үндсэн зохиол нь бол 8 номтой гэж хэлж болно. Яг үндсэн storyline тий. Тэгээ яг өөр prequel энэ ч бүр амар том universe. Тэгээ би юу гэж зорьсон байгаа. 11 сарын 20-наас өмнө бол яг үндсэн 6 storyг нь яг уншнаа гэж зорьсон. Татсан. Сүүлд номыг нь дижиталаар нь татсан. Тэгээд ямар ч юм уншиж даа гэж бодоод байна. Яванда. Тэгэхээр Game of Thrones-ыг дуусгаа тий. Song of Ice and Fire-ыг тэгчээд уншиндаа гэж бодож байна. Тэгэхдээ би Game of Thrones одоо юу гэдэг Space Game of Thrones гэж хийсэн айгүй дэндүү ингийн болгосон гэж магадгүй шүү. Фэнүүд нь юм уу байвал бити буруу ойлгоно. Би зүгээр өөрөө уншаагүй учраас зүгээр эвтэйхэн нэг өгүүлбэрт болгож байгаа л тэрнээс яг тийм биш байх. Тэрнээс ч том юм байх гэж бодож байгаа. Тэгж каст мас нь Jason Momoa гэж байна. Каст касттай альтчихв. Тэ тасраа каст харагдаад байгаа. За өнөөдрийн сүүлийн мэдээлэл байна. Өнөөдрийн сүүлийн мэдээлэл DC Universe-тер цацагтаад явж байгаа удахгүй 2 дахь бүлэг нь ерөнхийдөө хийгдэж гарах Titans цувралтай холбоотой мэдээлэл. Чи Titans үзсэн үү? Зөв. Энэ юу байгаад байгаа шүү дээ. Titans айгүй мэдээлэл сайтай байгаад байгаа шүү дээ. Юу вэ? Би ямар ч толорч. Үнэлгээ айгүй сайтай байгаад байгаа. Хүмүүст айгүй фэнүүд сайтай байгаад байгаа. Тэгээд ер нь бас нэлээд dark юм шиг байлээ. Бас хаач дайггүй босон гэсэн ойлголт бол ямар ч байсан Titans дээр бол байгаад байна. Тэгээд сонирхолтой мэдээлэл нь яг одоо яг өнөөдөр юм бэлдсэн мэдээлэл маань юу вэ гэхээр энэ Bruce Wayne гарч ирэх юм байна. Season 2 дээр нь яг Batman үгүй нь бол тодорхойгүй. Ямар ч байсан Bruce Wayne бол гарч ирэх нь тодорхой болсон. Тэгээд Bruce Wayne-ийн дүрд бол за би Ирланд жүжигчний нэрийг нэг зөв дуудах гэж хичээд Ian гэж уншиж юм шиг үлээ. Ian Glen. Одоо Jorah Mormont те Game of Thrones-ийн Jorah Mormont тоглодог жүжигчин Ian Glen бол Bruce Wayne-ийн дүрт тоглох юм байна. За чамд энэ ямар санагч. За Batman үгүй нь бол тодорхойгүй. Ямар ч байсан Bruce Wayne. Чамд ямар санагч. Ian Glen гэж уншдаг юм шиг үлээ шүү. Тэр хөгшин Bruce байгаад байгаа юм л да. Тийм. Ер нь бол бараг Batman байхаа болцсон шахуу байна гэсэн үг шүү дээ. Тэгтэл жоохон бакрах хэрэгтэй л байна. Манай ч ер нь жоохон турхаад л та шүү дээ. Тунхаа гэж юу? Надад бол амар гоё биетэй санагддаг шүү дээ. Хөгшин 50 иддэг хэд бол. Нэг тийм утгагүй одоо Hugh Jackman эдгэр шиг те хөгшин байг биш. Тийм 50 иддэг өнгө тийм гоё ингээд тулдчмаар харагдана. Jorah-г бол би хараад дандаа тэгж байна. Batman гэхдээ нэг тийм жоо өргөн мөртөө байх ёстой юм шиг. Гэтэ хамгийн гол нь би нөгөө би Bruce Wayne гэдэг анд байхгүй. Яг Batman гарах гэдгийг confirm хийгээгүй. Яг Bruce Wayne дүрд гэдэг байгаа байхгүй. Яг хоо мэдээж цаана Batman гэж болно. Titans-ыг үзээгүй болохоор ямар ч юу алгаа. Миний хувьд бол тэр киноных нь vibe нь өөрөө ямар хөө интернээс амарч ямар хуурч гэдэг юм. Ian Glen надад бол ямар ч үсэн зөвөр Bruce Wayne ихт бол агүй сонирхолтой санагдаж байна. Тэгээд юу гэж бодох байхгүй юу? Batman байхаа болоод удсан. Яг чиний хэлдгээр нь Titans-ыг үзег болохоор мэдгүй юм. Гэхдээ Batman байхаа болоод хэдэн жил болцсон байхад бол ямар ч асуудал. Би бол надад бол агүй гоё санагдаж байна. Яг Ian Glen бол Ian Glen бас Game of Thrones-оор ягаад агүй гоё болчлоо. Хооч бид нар чинь нэрстэй дэвэл мэвлэр нэг хогийн л дүр байсан. Хогийн харагддаг ус шүү дээ.
Тэгээ ер нь Lara Croft Tomb Raider энэ тим дээр л явж иддэг байсан шүү дээ. Тэгээд юун дээр орж ирэл, Game of Thrones дээр орж ирэл. Одоо Defend болчих жоохгүй юу? Тийм өөрөө. Өөрөж бас тэгээд бас гоё хүн юм шиг байгаа. Ярилцлагуудыг харахад наацхан л те гоё юм шиг. Айгу олон жил 57 гэдэг чинь бас 88 онд анхны бүрэн хэмжээний уран бүтээлтэй тоглож байсан байна. Кино 86 онд анх телевизийн цуврал тоглож байсан. Тэгэхээр одоо ингээд 30 хэдэн жилийн 20 эдтэд эхэлсэн байна шүү дээ карьераа. Тэгэхээр бас 30 жилийн карьер. Тийм уран бүтээлчдийн карьер бас амар те. Одоо зарим нь Rihanna, Taylor Swift юу гэдэг Jacob Tremblay юу гэдэг эдгээр шиг ингээд юугүй одоо хин юу гэдэг одоо нөгөө манай Stranger Things-ийн хитмэд те бөөнөр ингээд явчих. Тэгээ зарим нь тэгэж явж байгаа нурна. Зарим нь болохоор ингээд үнэхээр гоё явцдаг те. Тэгэнгүүт зарим нь хөөрхөн амт бүр ингээд 10 20 30 жил өстэй те бүр ингээд өгтлөө хөдөлмөрлжээж ингэж яг нэг цувралаар нэг дүрээр ингэж хөөрхөн амтд гарч ирдэг те бас бодохоор ингээд бас хүн дугаан шүү те карьер. Одоо тэгээд боломж гарч ирсэн ч тэгээд нас нь өгшөж байгаа. Гэтэ гайгүй 57 гэдэг чи эдгээр чи тэгээд 80 хүртэл ажиллана шүү гараад. Гэтэ яг нөгөө нэг амар суперстаар болохгүй яг акшн кинонд хүмүүнд тэгээ Оскар алаач гэсэн яг ийм хүмүүс нэг Оскар аваад тийм мартагдчихдаг. Тэгээд урт карьер байж хүмүүс хүлээлт авахгүй болохоор яг юу шиг байж болох юм л да. Morgan Freeman мем шиг, Ian McKellen гэдэг шиг. Бид нар бол Ian McKellen-ийн залуу карьерийг мэдэхгүй шүү дээ. Ер нь бол 90-ад онд л нэг хөгшин зүүн гар байсан тэгээд одоо хүртэл явж шүү дээ. Яг нь Christopher Lee бол арай өөр, Christopher Lee бол арай өөр. Бос нь бол тийм шүү дээ. Morgan Freeman ч гэсэн залуудаа бол тэгэл хин ч мэдэхгүй шүү дээ. Яг судлал гарч ирэх л баг. Гэхдээ хөгшрөл нэлээд тогтсон ш. Тэгээ хөгшин дээрээ тэг чин тэгээд бараг 50 эдээсээ хойш 60-аас хойш тэгээ одоо 80 хүртлээ тэгээл 20 30 жил. Тэгээ надад зөв Jordan Morgan жүжигчин болол тэгж болох юм санагдаад байгаа байхгүй. Одоо 57-тай дахиад 20 жил болол 80 хүртлээ болол зүгээр эвгүүгаар тэгэл гой дөрүүд бүтээгээд одоо Tywin Lannister-ийн дүр жүжигчин байж тээ Charles. Зүүн юм дээр тоглоод яваад байгаа шүү дээ. Bill Nighy байна. Bill Nighy-г бид нэр залуугийн мэдгүй шүү дээ. Нөгөө Underworld эсрэг дүрмөр тоглодог. Тэ зөндөл зүүн эсрэг дүр тоглодог ш. British эсрэг дүр дандаа. Тэгэл мэдгүй ш залууг нь. Одоо Christopher Waltz шүү дээ. Одоо бүр хамгийн том биш бол. Залуудаа юу хийж явсан бүүм. Тэгэл Inglourious Basterds баг худалчунд анхны кино шүү дээ. Тоглоомор хэлээд байна. Тэгэхээр би бол зүгээр санагдаад шүү дээ. Тайцыг мэдгүй болохоор. Яг дүрийг нь харъя те. Илүү dark яг хөшин Batman Bruce-тэй юу байвал таарна. Тэгж бодож л каст хийсэн байлгүй. Бодоо. Тэ түүнээс биш амар тийм акшн хөвөрөө байгаа дүрд бол үгүй л байна. Titans бол нэг dark tone-той юм шиг харагдаад. Амар dark юм байлээ. Би нэг 20 минут үзсэн. Гэхдээ Titans нэг teenagers гэдэг ойлголттой болохоор жоохон хөнгөн юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Гэтэ Teen Titans зүгээр Titans гохгүй ID юм Монгол тийм. Titans шүү дээ. Тийм биш. Нэлээд dark, бүр амар dark. Би бол ямар ч 20 минутын нэг одоо клип чих юм уу юу ч үзсэн. Надад бол нэлээд таалагдсан. Данч тэгээд одоо зав цаг юу н жоохон багал болохоор үзэхгүй л байгаа. Сайн явал тэл үздэг бах та. And ямар ч үсэн Ian гэдэг байгаа шүү дээ. Ian Glen бол гоё дүр тоглохоор болсон байна. Тэгээд манай Titans үздэг хүмүүс байвал бас юу ягаарэ. Сэтгэлээ уулзаарай. Тэгээд өнөөдрийн мэдээлэл маань үүгээр ерөнхийдөө дуусч байна. За цэнгэл ярих гэж бодож ирсэн эсвэл марцсан сансан байгаа. Өнөөдрийн дугаар дээр хүрсэн подкастаас ч киноноос юм жоохон хол үтсэн. Одоо тэгэл энд гейм дээр зүгээр тайван л бэлтгэл гэсэн юм. Одоо энд геймээс өмнө дахиад нэг Game of Thrones эпизод гарна. Хацч богино эпизод байгаа. 58 минут ч одоо богинохонд орлоо шүү дээ. Тэгээд эндээс нэг яг гол юм гарахгүй бас эпизод нэг шигээл яваал дуусах юм шүү. Талд ер нь нэг тийм нилээ тий ер нь нэг тэл нэг тэгэл тэрний дараа энд геймийн дараа л шүү дээ жинхэнэ цусыг өмнөх сизон театрт үзсэн болохоор энэ сизон бас гоё яг тийм cinematic experience авмаар санагдаад лээ. Уулна. Тэг уулна. Дааж болохгүй л энэ. Харин цаанаас нь асуудалтай байгаа болохоор би өглөө үзэхгүй болохоор өдөржингөө спойлер болчихно. Тэгээд би бол гиндааж байгаад юу яасан л та. Торрентлж байгаа л өдөр үзсэн яалтч. Өдөр завтаа болж үзчих болно л доо. Гэтэ орой хүртэл ажилдаа явж байгаад яхаар өдөр бол яалч нэг юм оногдно. Тэгэл сошиал медиал орохгүй бол гайгүй л байна л та. Тэгээ орохгүй байх гэж байгаа юм шүү дээ. Тэгэл гиндаахгүй. Гүнгээр спойлдол мөргөл байвал гиндаасан л дээ шүү дээ. Тийм шүү.
Тэгээ хүмүүс одоо шин бим юу бол тэр нэг тийм спойлер л нэг тийм маргааш заргааш л оруулж байгаа шүү дээ. Тэгээ ядаж нэг үзэх боломж гаргасан байна. Тэгээ хүмүүс л тийхгүй шүү дээ. Тэгэл мем зэм хийгээл инээ тэргээл ядаргаатай нэг хүмүүс үүд шүү дээ. Аар явагчлаа тэгээ нэг тийм лайк шеэр зоглуулах гал эргүүтэл. Тийм юм зөндөө шүү дээ. Тэгэхээр одоо өнгөрсөн 7 хоногт ярьсан юмнууд гэх юм бол David Harbour Black Widow дээр орж ирсэн. Тэр талаар ярьсан. Тэрэн дээр чи сэтгэл хуваалцаж болж байна. Rachel Weisz бас орж иж магадгүй. Rachel Weisz орж ирэх юм бол нэг Temcov дээр ярихтаа тэгсэн л дээ. 9-4-ээр орж ирэх зүг юм болов гэж бодсон. Тэр ер нь ямар гоо таймлайнтай байхгүй. Мэдгүй одоо оноо тодорхойгүй шүү дээ. Тэр нэг Loki Avengers тэр нэг юм хэлжсэн шүү дээ. Юу гэж? Sorry. Юу гэж? Эмнэлэг шатсан ч гэлөө. Нэг 3 эмэлсэн. Нөгөө юун дотор агаацсан бах та. За. Avengers эхний анги дээр. Нөгөө Widow дөө. Widow. За. Би өчтөр HP-оор үзэж байгаа хальт сонсч юм аа. Тэгсэн чинь Widow сонь царайлал. Тэд яг Baxter Mark-ын 3 юм хэлсэн. Гэтэ тэр чин зүгээр юу байсан юм шиг manipulate хийчихсэн чинь Widow зүгээр үгийг хэлүүлсэн байдаг юм шүү дээ. Гэтэ manipulate хийхдээ яг Widow-ийн Baxter дээр суурилсан юм бас хэлсэн юм шүү дээ. Хаа хамаагүй юм яриаг. Тэгдэг үлээ. Тийм билээ. Тэр шинийг чи агуу олон жил ярьж байгаа сүүлийн хэдэн жил яриаг юм байна. Бас мартагдаад. Авенчныг би сая үзсэн чинь баас айгу сонирн байл шүү. Юу. Айгу жижигхэн санагдчихлээ. Тэгтээ. Хин хоёр үзэдлээ хоорондоо. Cap Lock хоёр хоорондоо. Cap Lock хоёр. Герман дуу, хальтуу. Биш юун дээр. Thor Cap хоёр. Thor ихэн Lock хоёр. Lock хоёр. Өөр би хин Stark Thor Cap 3 ч хоорондоо байдаг шүү дээ үздэг шүү дээ. Тий. Нөгөө Loki энийгээ суугаад байдаг үзээд байдаг. Тэр юм уу харсч бас сонирхол лээ. Яа тэр Thor-ын өсмөс гоё те бас. Angelic өсмөс те. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт бас орсон мэдээлэл юм бол юу вэ? Godzilla King Kong хоёрын зураалт дууссан. Өмнөх кино гарааг багт. Харин дижсэн сэтгэлээ овоцдаг. Би итгэлтэй л байна те. Тэгтээ эдгээр харин чимээгүй хөө явж байгаа хамгийн гоё одоо universe яваад байгаа байхгүй. Marvel-аас гадна. Юу ч болоог ах чи зураг олтон дууссан. Тэгэхээр release date national татсан шүү дээ бүр 5 сар хэдэн төлөө дараачлаа 5 сар тийм 20-ны 5 сар 3 төлөө тэр явцсан. Одоо зураг олтон дууссан бол пост зурдаш нь тэгээд дандаа дууссан шүү дээ. Тий. Шайгуу 50 авчих. Тэг өмнөх юугээ 5 сарын 13 7 хоног татсан 20 байж. Жилийн дараа. Тэг каст бас 8. Чи нэгтэй release date мэд айгүй дээр үл гарч ирсэн шүү дээ. Тий. Тэгээд за өнгөрсөн 7 хоног чамаас асуу гэж бодсон ганц мэдээлэл юу байна вэ гэхээр за босч яах те. Бонжунхо. Megalopolis-ийг хийхээр болсон байлаа. Ямар ч байсан. Юу лээ тэр чи. Francis Ford Coppola-гийн амар том нэг epic sci-fi кино. Нэлээд 80-ад оноос хойш 80-90-ад оноос хойш ерөөдөө бодож исэн. 90-ад Нью-Йоркта тийм кино хийж байгаа. Francis Ford Coppola өөрөө тий. Одоо ингээд finally ерөөсөө хийхээр боллоо л гэсэн бэйл шүү. За тэгээд ер нь дуусах дөө. Өөр нэг тийм амар онц нэмж яриад шаардлагатай юм бол байхгүй. Өнөөдрийн подкаст минь богинохон болов гэж бодсон бас хаа очиж гайгүй цаг 30 минут явчлаа. Тэгээд дараагийн дугаар бол яг Avengers Endgame-ийг одоо яг өдөр үзэх өдөр нь яг 25-нд цацагдах нь байна. Тэгээ дараа 7 хоногийн дугаараа болж игэл 4-т амжиж яг 3-т амжаад бичлэгээ хийгээд 4-т амжиж цацахыг бодно бас зарим нэг юм тогтцоод бас болж өгөхгүй байгаад байна. За тэгээд дараагийн 7 хоногуд маш их юм хүлээж байна. Одоо нэгд өдөр болгон орой 9 цагаас Game of Thrones одоо гарсан өдөр гэсэн үг. Game of Thrones гарсан өдөр болгон орой 9 цагаас тухайн ангитай холбоотой хилэлцүүлэг тэгээд гоё багаараа оролцох pop quiz тэмцээн өөр бас сонирхолтой гоё шагналуудтай уралдаан тэмцээнүүдтэй гоё ивент бол нэг өдөр болгоны орой Олимп одоо Home Plaza-гийн зүудэлд байдаг Олимп Plaza-гийн 2 давхарт байрлах Cannes Lounge тэгээд одоо байнгын болж байгаа шүү нэг өдөр болгон. Тэгэхээр эрцгээгээрээ Game of Thrones үздэг хүмүүс маань маш гоё хилцүүлэг юмчаад энэ ч ерөөсө хамгийн гоё хилцүүлэг бол тэнд болно. Угаасаа бусад газрууд гаргаад байгаа юм бэлээ. Яагаад гаргаж болоод байгааг бол хэлж мэдэхгүй байна. Бид нар бол гаргахгүй. Бид нарт албан бичиг ирсэн учраас бол гаргахгүй. Гэхдээ бусад газар бол бидний хийж байгаа ивент дээр шиг гоё хилцүүлэг бол болохгүй байгаа гэдгийг бол ёстой жинхэнэ баталгаатай хэлчихье. Бусад газар бол ашигын төлөө мөнгөний төлөө юм болж байгаа. Тэгээд манай үйл ажиллагаа таксгүй. Pop quiz орохдоо бол такстай. Гэтэ pop quiz-ний такс нь бол цэвэр шагналтаа явна. Ямар нэг такс байхгүй. Хамтарч ажиллаж байгаа Cannes Lounge-д бол худалдаа авалт хийж дэмжээрэй. Гол нь ямар нэг үн төлбөр байхгүй үйл ажиллагаа маань бол тэгээд
юу болвол 2 дахь өдөр болгон X35 нэвтрүүлгийн шинэ дугаараар Game of Thrones-ын тухайн 7 хоногт гэсэн ангийн ревю явна. Тусдаа яг одоо мэдээлэлээс гадна бүр тусдаас одоо булан нээж байгаа X35 нэвтрүүлэг дээрээ. За тэгээд X35 маань мэдээж 2 өдөр манай YouTuber болон ESPN-аар цацагтаас гадна яг тэр ревю хэсгийг маш гоё эдиттэйгээр, эвлүүлэгтэйгээр, төрсчүүлсэн хувилбараар юу яа 3 өдөр нь YouTube дээр орж байгаа. Тогтмол байнгын ороод явна. Тэгэхээр 3 өдөр YouTube дээр яг зориод Game of Thrones review үзэж болох нь эсвэл 2 өдөр зурагтаар эсвэл YouTube-ээр яг бүтэн X35 нэвтрүүлгийг үзээд бас Game of Thrones review үзцгээгээрээ тэгээд цааш нь хамгийн гол нь шеэрлцгээгээрээ хуваалцаарай. DC Talks маань мэдээж маш доктортой гоё амжилттай үргэлжлээд явж байгаа нэвтрүүлэг маань Animanga podcast саяны 7 хоногт алгасан дараа 7 хоногоос үргэлжлэх байх гэж найдаж байна. Энэ 7 хоногоос үргэлжлэх байх гэж бодож байна. Тэгээд би марцсан байгаа лөө. Олон юм мартаад тах шүү. За ямар ч үсэн юм байгаа. Тэгээд удахгүй бас шинэ ганц хоёр гоё мэдээлэл хүргэх байх гэж найдаж байна. Бас нэг гоё ажил яригадаад байгаа. Тэгээд тодорхой болохоор нь хуваалцъя та бүхэнтэйгээ. Тэгээд дараагийн дугаараар уулзцаая баяр та. За бай.